одоо хүртэл хамгийн топ жишээ бол төг байхгүй. Уг нь мундаг байсан тухайн үед. Бүжгийн одоо клуб ажилладаг хүмүүс мөнгө олж эхэлсэн. Тэгээд мөнгө олж эхлээд тэгээс салж эхэлсэн дээ. Одоо мөнгөн дээр гэх юм бол хамгийн том жишээ гэх юм бол 1000 хүний флаш моб байхгүй. Тэр бас нэг асуудал нь бас надад муудалцах. Ер нь намайг одоо тэр те одоо бүжгийн community-гаас гаргах. Одоо ямар хөө байх шиг вэ? Ер нь одоо бүжгийн хөгжил хөгжихгүй байна. Бид хоёрын дуу одоо ингээ гэрээ мэрээ хийгсэн чинь. Окей би устгах чадна гэж устгахчихж байгаа байхгүй. Амар том нөлөө байна л да. Instagram гээл энэ гоё хүн хөөхөн те энэ гоё залуу энэ гоё артист гээл. Тэг яг яагаад гоё мөнгөтэй гэдэг үү? Гоё биетэй гэдэг үү? Пластик гэдэг үү? Яг наад чинь хүн нь яг юу юм? За сайн байцгаана бүх үзэгчдийн сайхан өдрийн мэндийг хүргэе. Бид бүхний ээлжид зочин маань өнөөдөр бас студид маань ирсэн байна. Тэгээд уран бүтээлч артист Дойд буюу Дорж намжид ирсэн байна. За сайн байна уран бүтээл байна уу? Уран бүтээл өндрөө уулзаж байна. Дойдтойгоо гэхдээ ер нь бол яг өглөө хөтөлбөрөөр бол уулзаж ирсэн шүү дээ. Одоо яг ингээд өөрийнхөө нэвтрүүлгээр ингээд уулзаж байгаа үнэхээр тавтай. Тэгээд урилга хүлээ авсанд маш их баярлалаа. Тэгээ намайг өрсөндөө баярлалаа. Бас яг өөрийнх нь хувийн яг энэ тэ эрхчлөлтөө яг энэ дээр нь ирж байгаа бас би баашсан. Баяртай. Цаг хугацааны төвчлөөс нэлийн юм урт ярих юм боломжтой учраас тий. За юуны түрүүнд баяр үргээ. Яагаад вэ гэхээр уран бүтээлч хүмүүсийн өөрийн ингээд нөгөө уран бүтээлүүдийг олон нийтэд хүргэж цацна гэдэг бол тэр бол хамгийн юугаарч шүүд нэг сайхан мэдрэмжүүдийн нэг болов гэж бодож байна. Сайхан шинэ уран бүтээлээ бас олон нийтэд хүргэлээ тий. Тий. Гадаагаарэ гэдэг нэртэй уран бүтээл тэгээд яг нөгөө одоо юу гэх нөгөө хүүхдтэй болж байгаа юм шиг тэгэл яг дараагийн шинэ уран бүтээл цацхаар яг тийм мэдрэмж авчихсан. Яашгүй хардна гарчлаа. Окей гэ. Гэтэ ер нь дойд анханасаа ер нь уран бүтээлүүд төр нэлээд анхаарал бүр нэлээд өндөр өгдөг байх гэж би зүгээр нь бодоод идэв шүү дээ. Тийм би өөрөө жоохон детейлний юм нэлээд харах гад идэг болохоор тэгээд яг нөгөө бас нөгөө ганцаараа ажилладаг болохоор яг тий. Би ч одоо юу гэх хувь уран бүтээлч юм уу, битас уран бүтээлч юм уу, одоо яг тийм хүн байхгүй. Тэнгүүд тэгээ ганцаараа юм дээрээ суудаг болохоор илүү бүх юм дээр анхаараа дууныхаа үгэн дээр одоо тэр дууны үгэн дээр ямар өнцгөөс видеон дээр оруулах зүв бэ, юу оруулах вэ, энэний арталт нь ямар декорэшн байх вэ гэд бүх нөгөө детейлний юмнууд дээр ажилладаг болохоор илүү бас тэгэж хүмүүст анзаардаг гэж магадгүй л гэж бодож байна. Тэгвэл өөрийнхөө яг нөгөө төсөөлсөн тэр бүх зүйлүүдийг гаргах гэж бас нэлээд нухдаг юм байна тий. Хайртай. Тэгнэ. Хамгийн анхны Дойдын гаргасан уран бүтээл бол тэр Love байлуу. Тий, Love. Тэр тэгтээстэй бүр үнэхээр супер клиптэй, суперч гоё дуу бүх зүйлүүд ингээ төгс өгчсөн тий. Юу санагддаг вэ? Дараад нь үзсэн бас гоё сайн хийжээл гэж бодсон шүү дээ. Зураг авалт нь бол үнэхээр гоё тий. Тий. Гэтэ ер нь би ингээ одоо ер нь хийсэн юмнуудаа эргээ харахаар илүү нөө юмхнаар юм хийсэн юм санагдаад байсан. Тэгээд илүү юм хөөрхөн амар их зардал байхгүй. Гэхдээ ингээд аль болох боломжийн шийдлүүд дээр одоо бүтээлээ гаргах чийл гэж бодоол. Тэгээд лав дээр бол яг чадсан. Лав дээр бол чадсан. Тэр бол ёстой хамгийн ихний одоо дебют те уран бүтээлээ ингээд олон нийтэд ингээд шууд хүргэж байгаа. Тэгээд хамгийн гол нь тэндээс хүмүүс их гоё хүлээж авсан те. Тэгээд тэн дээр хүмүүс амар гоё хүлээж аваа. Тэгээд нэлээд өндөр хүлээл тавиад над дээр. Тэгээд нэг сурвалжлагч надаас асуусан сүүлж. За ингээд Дойдоо ингээд эхнийхээ ингээд уран бүтээлээ гаргасанд баяр үргээ ингээд амар сайн амжилттай явж гин. Тэгээ чиний хувьд ингээд Монголын сонсогчдод ингээд шинэ уран бүтээлчийг хэр хүлээж авч гин гэл. Тэнгүүт нөө би хараа баяртай үнэхээр шинэ уран бүтээлчийг үнэхээр гоё удаа те дэмжиж хүлээж авдсан байна. Гिचээд 3 сарын дараагийнх нь яг тэр эхний Мен гэдэг альбомны эхний дундлоо. Тэгээд тэрнээс хойш дахиад 8 цоврол яг видео байгаа байхгүй. Тэгээд тэрийг би олон ангид чиг хийцэн. Тэгээд ингээл хийсэн чинь ингээл эхнээс үзэлт нь ингээл буурал хамгийн сүүлийнх нь баг 15,000 үзэлттэй байлоо тухайн үедээ. Тэгээд ингээ буураа явчихдаг байхгүй. Тэгэл за ер нь их юм гоё ол хүлээж авдаг юм байна. Сони тий. Яг нөгөө лов шиг дахиад нэг илүү юм meaningful илүү юм том юм хүлээж исэн юм шиг байна. Тэгэхээр миний яг тэр ихний альбомны нөгөө гол үзэгчдэд өгч ирсэн мессеж нь болохоор яг бид нэр яг хүнд хайртай болохоор яг ямар дараалалаар хайртай болдог вэ? Энэ нь яг зөв үү эсвэл энэ юм байвал яаж юм гэдэг одоо олон ангижгээр ингээ хүмүүст ингээд өгөхөд тэгээд хүмүүс бас тэрийг сайн ойлгож аваагүй юм шиг байгаа. Ягаад тэгэхээр тухайн үед бас нөгөө юм илүү нөгөө
vibe голчилсан дуунууд бас хамт нөө уран бүтээлчд гаргаж ирсэн болохоор тэднэр нь илүү гоё цаг үетэй таарсан. Минийх ч болохоор яг нийлэхүүд яг нэг юм хоёр хосын харилцаа л ингээл нэг мүүдтэй ерөөсө дүрэн солигдохгүй те. Өөр юмнууд ингээл гараад байгаа болохоор яг тэр хоёр хосын харилцаал гараад байгаа болохоор жоохон уйдгартай санагдсан юм шиг байна. Гэхдээ яг тэрийг ойлгосон хүмүүс байгаа. Тэгээд тэр хүмүүстээ баярлалаа гэж хүмүүс байгаа. Тэр хамгийн анхных тэр бол ялангуяа тийм нэг юм он цагийн нэг юм хайр дурлалыг ингээ харуулж байгаа нэг хосыг клипнийхэн тэр өнгөйс. Тэр бол надад нэлээд ажиллагаа тэм шиг санагдсан. Та хэдий хувц солилт магадгүй тайз гэдэг ч юм уу те. Тийм тэр хөөх юм басаа биш тэр хувцснуудыг олох гол Монгол тарга гэдэг нэг компаниуд байгаа шүү дээ. Юу лээ? Шилмэл загвар эдэргээл те нөгөө яг юм хувцснууд үндэсний хувцснууд байдаг газруудаа ачаалт гэсэн чинь 5 сая 3 сая түрээс нэг хувцсан түрээс нь тийм ээ. Тийм тэгээд нөгөө what тэгэл яг ямар амар үнэтэй бэ. Ерөөсөө тийм гэж төсөөлж байгаагүй. Тэгэл яг танилуудаараа яг таньдаг мэддэг хүмүүсээрээ ороод тэгэл дөөр бүжгийн театр, драмын театр, сувс яг ороогүй газар байхгүй те кино үйлдвэр гээл те бүгдэн дээр нь очил би юм хийсэн манад ийм хувц хэрэгтэй байна гэл. Тэгэл энэ тэндээс түүш авсаар байгаа л заримдаа найзуудынхаа хувцас, заримдаа өөрийнхөө одоо нэг хувцснууд байгаа шүү дээ. Тэднээс ингэж зохицуулж байгаа л эмэгтэйгийнхаа хувцсыг бас эмийнхаа дийлмэлэг авч очсон байсан. Тэгэл нэг юм юмхнаар юм игээл тэгэл ард нь гарсан да. Тэгээ тэрний нөгөө зохиол дээр нь болохоор би бас энийг яг өмнө ярьсан л да. Гэхдээ нөгөө би ганц хайр гэдэг дуугаад идэг. Хайрыг би ганцаараа илэрхийлж болохгүй байдаг. Амар олон хайр байгаа байдаг. Тэгээ би яг тухайн үед нөгөө 20 дугаар зууны монголчуудын ном уншижсэн. Тэгээд нэр би ягаад түүхээ эргээ харж болохгүй гэж. Тэгээд яг нөгөө хүмүүсийн дийлэнх нь мэддгүү нь одоо юу гэх юм. Анхны нөгөө ардын хувьсгалаас хойш үеийн мундаг хүмүүсийг бид нар мэддгүү. Тэр үеийн хайр дурлал байдгүй. Яг уу байдаг. Гэхдээ дийлэнх нь мэддгүү. Тэгээд за би энийг гаргаж өгөөд хүмүүст ингэ мэдүүлмээр юм байна гэд. Тэгээд хийдсэн чинь тэгэл хүмүүст хүрсэн дээ. Үнэхээр гоё байсан те. Хөө хоёлын шиг нэг уран бүтээл дээр ингэж ирүүл бас болохгүй шүү те. Та бүр хамаг цаг явах нь шүү те. Гэтэ хамгийн гол нь дуу болгоных нь ард ингээд юм мэдээж бүтсэн түүх болон тэр одоо юуж байгаа хэлж байгаа санаанаас ахуулаад их олон салаавтхууд бас байгаа бах те. Гэтэ хоёлаа хамгийн сүүлд гаргасан тэр уран бүтээлийн талаар ярив. Тэр уран бүтээл бас яг юу илэрхийлж байгаа вэ? Тэгээд дээрэс нь бас одоо юу гэдгийг шүлгийнх нь хувьд. Гадаа гарыг гэдэг нь ер нь бол утга нь болохоор гадагшаа гарыг гадагшаа өрсөлдөе те яг бодит байдалтайгаа яг нүүр тулгарыг Монгол бүгдээрээ л ингээ хаацлаад байдаг те ямар ч мэрэгжлийн ямар ч одоо салбарын хүн байсан те Монголда би мундаг гэдэг. Гэхдээ яг дэлхийд гараа яг бид нэр яг хийн жоохон ингээ томоор сэтгэе гадагшаа гарыг яг тэ хэрэг дуучин бол үнэхээр Холливуд нь тэ ингээд тэнцээ ингээд баруундаа өрсөлдөө ч юм уу эсвэл солонгостой өрсөлдөөд IT-ийн салбар ах юм бол үнэхээр тэр тэ Silicon Valley-да ингээд өрсөлдөөд ингээд гадагшаа гарьяа илүү жоохон томор сэтгэе гэдэг нэг ер нь бол тийм л доо. Тэгээд ерөнхийдөө гадагшаа хандсан. Бид нар та нарын хэлээр ярьж чаддаг, соёлыг ч мэднэ. Ягаад тэгэхээр бид нар өмнө тэнд байсан болохоор нэг өөхтөх байгаад байна шүү. Тийм тэгээд ер нь бол тамирчид байна уу, юу байна уу, Монголынхаа бүх залуучуудыг энэ чэнэс юм ээж болно. Гэхдээ ерөнхийдөө айлуулах гадагшаа өрсөлдөе л гэдэг юм байр суурьтай дөө. Би гэхдээ ер нь клипүүд ингээ харж байхад ер нь дойд өөрөө ингээ нөгөө бүжигч учраас ялангуяа клип хийх ч юм уу те тэр одоо юу гэдэг тэр ур чадвар бас нэлээд сайн давуу тал болж байгаа юу? Тийм. Яг бүжиглэх нь өөрөө те. Би 8 оноос бүжгээр яваад 10 оноос хойш дандаа бүх том тайз тоглолтуудын хойно back dancer хийгээ явцсан. Тэгэхээр нөгөө тайзан дээр ямар байх уу, аль өнцгөөс камер намайг яаж авахар, би яаж харагддаггүй гэдгийг мэддэг болсон болохоор ер нь 8 амар гот байдаг шүү. Давталтай тий. Бүжиг гэж ярьсны хоёлаа ер нь хизээс яаж бүжигж хийсэн бэ гэдэг бас нэг гоё төрдөл та. Би ч бүр багтаа нэг цэнгэнд бүжиг гэдэг нэг юм явдсан шүү дээ 10 жилийн. Бүр цэцэрлэг 10 жилээс хаваад байдаг тий. 10 жилийн тэгэж зүгээр нэг юм яг хөө туртад дургу тэгэж явж байгаа. Тэгээ гудамжны бүжгийг хараад би бүжиглэж чадсан шоуг хараад ийм гудамжны бүжиг ямар гоё юм бэ гэд. Тэгээд анх чин Street Dance Squad гэдэг ийм бүжгийн клубээс 13-т нэгдсэн. Тухайн үед лүн ихч тэгээд ингээ бас ингээ баахан хүмүүс унгаагч тэр баахан ийм багш нар манай багш нараа. Гэхдээ бид нар нэг биднээс нэг ах болоод нэг шалахгүй нэг 3 4 л нэг ах мах. 2 моёроор ах. Тэгээ бид нар чинь нөгөө шавн олж байгаа болохоор багшаа гээл. Тэгээ тэр үеэс тэгэж явж байгаад MBDC-д ороод MBDC-д ороход чи бид нэр Сөүлийн бэс гэдэг нэртэй байж байгаад
бид нэр доотлын хамтлаг, тэд нар болохоор битник. Тэгээ тэд нэр яг MBDC дээр ялагч болж ирсэн. Ялагч болж ирсэн тий. Тэр чинь бүр баг анхных нь дугаарын хамгийн анхных нь ялагч гэж явах уу? Тийм 2 дахь дугаар болог баха. 2 дахь харин болоогүй хамгийн анхны. Гэхдээ тэр нэвтрүүлэг өөрөө тэр чинь үндсний телевизээр гарч ирсэн шүү дээ. Тэр бол ялангуяа яг энэ гудамжны яг энэ бүжгийг бүр ёстой түгээж өгч чадсан бас нэг шоу нэвтрүүлгүүдийн нэг байсан болоо гэж бодож байна. Тийм. Яа тэгэхээр тухайн үед нөгөө степ нөгөө баруунд гарцсан. Тэгээд хүмүүс бүжигт бүгдээрээ сонирхолтой болсон. Олон бүжгийн төрөл, гудамжны бүжгийн жанр байдгийг ойлгоцсон. Тэгээд төрлүүд байдгийг ойлгоцсон. Тэгээд сургалтууд их нэгдсэн. Тэгээд Vertified гэж болдог. Давхар тийм жижигхэн тэмцээнүүд зөндөө болдог. Тэгээд тухайн үеийн бүжгийн одоо сонирхогч гэх юм бол баг 2-3 мянга хүн байсан шүү дээ. Оо тийх баха. Тэр үзэгчдийн нөл би ямар ч яг тэр нэвтрүүлгийг бол үзчихсэн. Тэгээд Beatnik Family бол яг ялагч болж исэн байхгүй тий. Одоо тэрэн дотор шин дүлгөөн өөр чи хийм байдаг лээ тий. Одоо манай энэ хим Казины хүртэл байгаа. Тийм тий. Тийм. Манай Reggae-гийн төлөөл Мача хүртэл тийм. Мача байсан тий. Шижрээ уянга Beatnik-т чинь Аги ер нь тэгээд юу амар бачка хүртэл байгаа. Тийм үү? Beatnik Family гэсэн юм тий. Тийм. Тэгээд тэд нар чи Beatnik-ээр ялчаад тэгээд дараад нь Америк яадаг баг. Тусад нь Амир гэж яг бөөндөө нийлээд Amir Dance Crew гэж гаргаад. Тэгээ Amir Dance-ээр Amir Crew-гээрээ бас тэр чин юу байсан шүү дээ. Авислаг монголчуудад орж исэн тий. Амираар орж исэн санагдах юм. Амираар орлоо. Төвгөө дараад нь бол яг 116-аар орсон. Тэрний өмнө болохоор Dream Big гэдэг дахиад манай Амираас Амираас гэж нэг Амир байж байгаа зөв нэрнүүдээ өөрчлөөд Bad Dance Factory гэдэг ингээ яатсан. Тэгээд энэ чинь Dream Big гэдэг дахиад нэг тустай студ гарцсан. Тэгээд тэргээр popны орж ирсэн. За тэгвэл яг тэр нэг одоо тэр тэмцээн лөө хоёлаа эхлээд н очие тий. Ямар ч яг одоо тэр чинь Монголд бол зохион байгуулагчсэн ялангуяа үндсэн телевизийн тэр тэмцээн бол шоу бол үнэхээр том. Тэгэхээр тэр шоуны ард юу болж исэн? Тэр шоу бол бас нэгэн цар хүрээ томтой маш олон багууд хөрсөлж исэн. Тэр дурсамжаар нь гоё аялье. Тийм чин бас нөгөө ТV гээд ер нь ингээд тэрний чинь өмнө одоолох хүсэл ингээд амар том тэмцээн болдог байсан. Тэгээд тэнцэнээс хойш ер нь бүжгийн юм тэмцээн зохиогдохгүй жаад яг MBDC зохиогдоо том тэмцээн зохиогдоо. Тэгэхэд яг өмнө нь нөгөө бүжгэлдэг байсан залуучууд бүгдээрээ ингээд одоо бараг л нөгөө байрны бүжигчд гэдэг шиг ингээд крүүгээрээ нэлээд олон тийч бараг 30 илүү 60 хэдэн бүжгийн баг тэнцээ байгаа байхгүй аудишнд орох гээд ингээд цирк дээр. Тэгээ бид нар бүгдээрээ бинийгаа мэддэг. Тухайн үед яг манай нөгөө бүжиг сонирхогч залуучууд яг community гэж ярьдэн штэ. Тэгээд амар гоё байсан. Бүгдээрээ ийм дотн яг нийлэмсэг тийм ялагдсан ч өө ялагдлаа гэдэг. Ялуул яллаа гэдэг нэг ийм амбицтай ингээ те ингээд би мундаг гэдэг идэггүй. Тэгэл энэ удаа чи яллаа гэдэг яг ингэдэг байсан. Тэгээд тэрний дараа хүн болгон бүжгийг мэддэг болсон, үнэлдэг болсон. Тэгээд тэрний дараа хүмүүс мөнгө олж эхэлсэн. Тэгсэн тий. Бүжгийн одоо клуб ажилладаг хүмүүс мөнгө олж эхэлсэн. Тэгээд мөнгө олж эхлээд тэгээд салж эхэлсэн дээ. Тэндээс л ер нь нэлийн олон зүйлүүд бас гарч ирсэн байна тий. Тэр яг бүжгийн юу ажилуулад ч мөнгө олж байгаа мөн дээрээс нь бүжиг өөрөө реклам зар сурталчилгааны бас нэг хэлбэр рүү ороод ирсэн тий. Тэгээд юу гэдгийг том одоо юу гэдэг Монголын бас гоё артистууд маань өөрсдөө бас яг хамтарч уран бүтээлчтэйгээ хамтарч яг бүжгийн дэглэлтүүдээ дээрээс нь бас клипний зураг авалт бүх юм дээр ингээ хамтардаг байсан. Тайсны тоглолтын дээр хүртэл нэмэгдэг. Тэгэхээр энэ нь бол нэг талаараа танаа нөгөө ашиг орлого бас нэмэгдээд эхэлж шүү дээ. Тэгээд мөнгнөөс болж ер нь жоохон асуудлууд нэлээх гарч ирд юм байна да тий. Тийм энэ салбарт л анзаар гэж байна тий. Тийм ер нь энэ манайхны нэг том сул тал юм шиг санагдчих. Ер нь одоо ингээ харахад Маа нэвтрүүлгийн нэр өөрөө подкастын нэр болохоор Untold. Тэгэхээр магадгүй яг энэ хэсэг дээр чамд яг Untold тийм яриа байгаа юу? Бид нар чинь Amir Dance гэж явж байгаад хамгийн түрүүнд би гардیں۔ Би яагаад гарах болсон бэ гэдгсэн чинь бид нар бичлэг хийдэг байж байгаад. Одоо окей нөгөө бичлэг хийхээ болчихсон байхгүй. Ажил гэл ингээл ийм нэ ажил, ийм реклам ажил. Тэд дуусны хан бүжиглэн гэлгүй. Би өөрөө ингээ хувьдаа ингээ бичлэг хийчмээр байна. Би завтаа агаад штэ би бичлэг хийчихээ гэдэг. Бид нар бүгдээрээ багшилдаг. Тэгээд тухайд би бичлэг хийцэн.
Тэгээ бичлэг хийхдээ би нэг хэдэн хүүхдүүдэд нийлж байгаа. Тухайн үе чинь баруунд нэг бас нэг соёл дэлгэрчээс байхгүй. Тэр нь болохоор өөр студийн бүжичэд нийлэнгүүтээ нэг бас нэг өөр нэр гаргаад тэгээ тэргээрээ зүгээр ингэж бичлэг хийдэг, хамтраа бичлэг хийдэг. Гэхдээ тэр нь яг албан ёсны одоо нэг юм хамтлаг те бичиг цаасан дээр ингээ гар үсэг зурцсан юм байхгүй. Зүгээр л ингээл гоё үзэл бодлороо нэгдэл ингээ хаяа бүжиг юм бичлэг хийдэг тиймэрхүү юм байхгүй. Тэгээ яг тийм хийдсэн байсан чинь чи ингээд юу халаа. Яг тухайн үед манай тэр бичлэг жоохон хандлт авсан юм шиг байна. Тэгсэн чинь бид нар лөө жоохон дайралт ирэхгүй юу? Одоо манай ажиллаж байгаа эдээс, толгой эдээс. Та нар ингээд ишиг их юу лээ? Иврээ урахаар ихийгээ мөрөглөө гэдэг шиг. Та нар одоо яага ингээд байгаа юм. Гэтэнгүүдгүй би бид нар зүгээр л бичлэг хийсэн шүү дээ гэдгсэн чинь над цэгийн дараах гэдэг чинь яг ямар учиртай ингээд тэнгүүд нь. Үгүй ер нь бол бид нар нэг үеийн цэгийн дараах шүү дээ. Яагаад энийг ойлгохгүй байгаа юм бэ? Гэдэг дээр одоо юу гэх юм хоолын булаах чинь гэж ойлгоцсон байхгүй бид нарыг дахиж тэ сургалт дахиж бүжгийн юу гаргах чинь гэж ойлгосон та нэг чинь тий тэгсэн. Гэхдээ бид нар ямар ч тийм бодол байхгүй зүгээр л бүжгийн бичлэг хийл гэдэг бодолтой амар тийм цайлах хүмүүс байсан байгаа байхгүй мөг төгөр гэж боддгоо одоо мөнгөн дээр гэх юм бол хамгийн том жишээ гэх юм бол 1000 флаш моб байхгүй бид нар сэтгэлээр очиж хүүхдүүдэд зааж байгаа байхгүй 1000 флаш моб болж байгаа байхгүй яг бигээс хэдэн төгрөг авсан мэдгүй. Яг тухайн үед цалин байл ингээд 50,000 төгрөг авсан л ах бид нар. Яа. Гэхдээ 1000 флаш мобыг тий нэг 20 хүүхдэд 50,000 төгрөгийн цалин өгөөд хийчих юм биш байхгүй. Тий тэгэхээр зэрэг яг нэг иймэрхүү юм мөнгөний асуудал дээр бид нар тухайн үед яг нэг юу гин ийм баг хамт толон гоё болохоор тэд нартайгаа баймаар агаад идэг. Тэгээ тэд нартай хорогдоо байгаад идэг. Тийм бидэг байсан. Тэгээ би бүжгийн бичлэг хийчихэд тэгэхгүй та нар яагаад ингэ бид нарыг эргчүүлэг ингэ хаагаад байгаа юм бэ? Та нар бид нар ингэ хамт ингэ би хамт бүжгийн төлөө явж байна. Яагаад одоо ингэ бид нар ингэ захираад ингэ те хааж хойроод ингэ байгаа юм бэ? Тэгээ би ихлээр муудалцаа гарсан. Тэгээ муудалцаж гараад бүжгийн бичлэгнүүдээ хийгээ явж исэн чинь уулзыг гинэ. За. Тэр уулзыг гэхийн өмнөх шалтгаан нь яг одоо манай толгой төв хийн байла та тэд нар ингээд фэйсбүүкээр ингээд манай ядаг жоох юу байгаа цахгүй харт амх ингээд яадаг маадаг гэдэг ингээд буруугаар ингээд сошиалд ингээд бид нарыг ингээд сурталчлаад наа хүмүүс ч юм өстө бүтэхгүй хүмүүс гудамжны хүмүүс гээд тэнгууд нь би тухайн үедээ зүгээр яг нөгөө дууныхаа шүлэг мүлгээ бичээл явдаг хүмүүсээс нь тэгснэ нэг өдөр яг над руу ирж байгаа дайралтыг би бол зүгээр хүлээг авчтээ. Тэгээ манай нөгөө найзуудыг ингээд те ингээд юугаач мэдгүй ингээ хөөх ингээ натаа хамт бүжиглээд ингээ те зүгээр хамт бүжгийн бичлэг хийчих гэдэг хүүхдүүд ингээ нийгэмд буруугаар ойлгуулад ангууд нь би шууд дис дуу хийж исэн тухай үедээ тэгээд дуу ч бас нэлээ өмнө юм бэ тий. За тэр чинь бараг 11 оноо 2 оноо аахгүй. Тэгээд тэр нэлээд сошиалж яагаад бүүн болоод тухай үедээ тэгээд би зүгээр хэлэхгүй бүх юм хэлцээ аахгүй. Яг өөрийнхөө мэддэг өөрийнхөө өнцгөөс та нар ингэдэг, та нар муухай, та нар ингэж чинь ер нь бол та нар өөрсдөө ийм хүмүүс шүү дээ гэдэг. Тэгээ тийм гаргацсны дараа нөө манай аймрын толгойд чи уулзъя. Тэгээд тухайн үеч хүүхдийн зуугийн Badlands Factory дээр ингээд уулзъя гэд. Тэгэхээр Nokia гэд. Тэгээ би нөгөө найзуудаасаа нөгөө хамт бүжиглж байгаа найзууд асууж байгаа. За ингээд нөгөө чи уулзъя гинэ. За хин хамт явах уу гэдгсэн чинь ингээд бид нар чинь бас нэг хөрх 10 хэдэлээс юм аа. Тэгээд 3 наттай хамт явъя гэд. За. Одоо очиод уулзаад тэгсэн чинь зүгээр өөстөө өөдөөс хэлхийлэхгүйгээр хараагаал та нар инглээ гэл бид нарыг шүмжлээл. Тэгээ манай гурвч шүү загнуулаад доош харж марцсан. Одоо бид нар яг ямар өртөө юм те тэр хүмүүст. Тэгээ би ингээд тэг тухайд хэлжээс ахгүй найзуудаа. Үгүй толгоо дээш болох бүгдийг хараа. Бүгдийг хар энэ хүмүүсийг бүгдийг сана. Яг нулим гэдэг дээ шүү дээ. Та нар ийш нулим гэлж бүгдээрээ төвгөл нулимдээ шүү дээ. Одоо нэг тиймэрхэн байдаг шүү. Яг тэрэн шиг дунд тургах гарах гэхэд бүгд гарах гэсэн байхгүй юу? Бидний найзууд шүү дээ. Адилхан бидний найзууд байхгүй юу? Хамт бүжиглж эхэлсэн. Хамт бүжиглээ зүгээр явж байгаа. Хоолын булааж идээгүй. Тэгсэн чинь яг миний тэр Disney-с болоод тэр идэх хүртэл ингээд дунд турга гаргаа бүгдээрээ салааш малавш гараад манай бүжгийнхэн тэгжээс байхгүй юу? Тэгээ би бол тухайн үед бол амар гомдчихсэн байхгүй. Яагаад ингэж байгаа юм? Яг тэгэхэд 2-3 үнэлт дотор нь байгаагүй. Тэгээд нэг одоо нэг ийм жижигхэн одоо нэг юу юм 30-40 м квадрат өрөөнд
20 30 уулаа ингээд газар мазараар ингээд суудсан. Тэгээ бид нар наан дөрүүлээ зогсцсон загнуулж байгаа хүмүүс чиг ангийн багш нартай. Тэгээ хараалгуулаад зогсоод байгаа байхгүй. Тэгэл яг тэнцээ за энэ бол эцсийн цэг юм байна. Одоо энэ чинээс энэ хүмүүстэй харьцах байлаа гэх тэгээ болж ирсэн. Тэгвэл уулзсан шалтгаан бол зүгээр тийм л зүйл байсан юм тий. Тэ бүжгийн байдал хиймээ гэж тэгжсэн. Тэгэхээр нөгөө тгий гэдгсэн. Тэгээ очиод нөхцөлөд тийм болчингууд юун дахиж уулзах тий. Дахиж бүр нүрийг хармаарг болж байгаа байхгүй. Тэгээд юм бүжгийн байдал наадхаа зүгээр. Окей бид нар тамаа байхгүй. Бид нар танаа зөвхөн явж байгаа юм дээр ормоорчгүй бид нар зүгээр бүжгийн бичлэгээ хийгээл яммаар байна. Тэгэл дуусъя гэл. Тайдын гэхдээ одоо зүгээр одоо эн чинь мараг 14 жил мөлийн өмнөх үйл явдал гэсэн үг шүү дээ тий. 11 12 он гэрч тий. Тэгэхээр одоо 11 12 14 жилийн дараах чиний зүгээр бодол эргээд ингээд дүгнэхэд яг бүгдээрээ цайлган хөөгтүүд л байж ээжтэй гэдэг үгээр хүмүүс дарах гад байдیں۔ Гэхдээ одоо хүртэл тэр хүмүүс тэр үзэл бодолтойгоо хэвээрээ байгаад байгаа. Ер нь бол тэр нь муухай. Бас нэг кейс үдэ. Яг одоо ингээд хүүхэд байсан мэсэн гэдгээр биш байхгүй. Тэр чинь нэг хүмүүсийн асуудал байгаа юм шиг байгаа. Эсвэл харах үнцэг үзэл бодол ч юм уу тийм. Тухайн үед манай зарим багш нар одоо толгой зарим багш нар одоо хүүхдүүд хичээл зангуудаа дараад нь бид нар нэг 10 минут нэг сонголтын дараа ингээ яриа ирдэг байхгүй. Тэгэхээр та нар бүжгээр хоолоо олж идэв шүү гэж хэлдэг байсан. Тэрэд. Би болохоор та нар бүжгээр хоолоо олж идэггүй ирээдүйд. Тэгэхээр сургуулаа заавал төгсөө боловсрал амар чухлаа. Бүжиг яг хөө нэг хүний чадвар бүжгээр бүр ингээд боловсрлоод мэрэгшээд гадагшаа ингээ явах юм бол үнэлэгдэн Монголд бол үнэлэгдэхгүй. Тэгэхээр зэрэг та нар мэрэгчлээ ингээ тэр бас нэг асуудал нас надад муудалцах. Ер нь намайг одоо тэр те одоо бүжгийн community-гаас гаргах. Ягаад тэгэхээр хүмүүс бүжиг сурах очингуудгүй та нар хичээлээ хий гэдэг хаар чи би болохгүй байгаа байхгүй юу? Зөрчилдөд дээ шүү дээ. Зөрчилдөд байгаа байхгүй. Та нар бүжгэлж болно. Энд дээрээ сургалтын сууж болно. Гэхдээ хичээлээ хайж болохгүй. Хичээл нь хавилах гэсэн юм. Гэтэл нөгөө хүүхдүүд чинь бол нөгөө дуртай зүйл нь бүжиг учраас юу хичээл баг магадгүй яг энэ чинь ингээд цаашаа бүжгэрэл үргэлжлүүлнэ гэсэн тийм бодолтой хүүхдүүд очиж байгаа шүү дээ тий. Үнэхээр тийм мундаг хүүхдүүд байсан. Гэхдээ тэр хүүхдүүд одоо хийхгүй байгаа байхгүй. Яа тэгэхээр тэр хүмүүс яг олон жилийн дараа бодиттой талтай нүрт болж байгаа байхгүй. Боловсрал чухал юм байна. Бүжгээр энэ л хүний дор байхгүй бол үнэлэгдэхгүй юм байна. Ганцаараа те би бүжигч ингэ яваад тахаар хүмүүс үнэлэхгүй байхгүй. Манайхан чинь нийгмийн өөрөө тийм штэ. Нэг гараад ирсэн нэг мундгийн л мундаг гэдэг бус нь мундаг биш. Тэр хандлагаас болоод те. Тэгээ орхигдох, тэгээ хайрын штэ те. Тэгээ тийм мундаг хүүхдүүд тэгээд одоо бүгдээрээ өөр юм хийгээ явж байгаа тийм залуучууд байна. Зөндөө. Одоо ямар хөө байх шиг вэ? Ер нь одоо бүжгийн хөгжил хөгжихгүй байна. Ягаад тэгэхээр ер нь бол бидний үеэс болсон л да. Бид нар жоохон тухайн үедээ буруу залцсан гэх юм уу? Илүү мөнгө гэж бодсон байсан. Ягаад бид нар гэдэг ангууд би хүртэл нөгөө уг нь бол нөлөөлж болохгүйсэн байхгүй. Тэгээ би нөлөөлөх гэж хичээсэн нөлөөлж чадаагүй. Тэгээ тийм болохоор зэрэг ингээд гой нөгөө явж исэн эрүүл салбар чинь мөнгө орж ирээд булан гартаад тэгээд ингэчингүүд хүүхдүүдийн ингэж одоо юу гин те гой бүжиглэх хүсэл нь хүртэл дарагдаа тэгээд одоо ер нь байхгүй болчихлаа л да. Одоо ер нь бол үнэлэгдэхгүй байна дөө. Ер нь нэг тийм зүйл анзаарагдаад байгаа шүү те. Тэр нөгөө үндсний телевиз дээр зохион байгуулагдажсэн тэр бүжгээс л би ер нь зүгээр яг санаа аваад байгаа. Ягаад гэвэл тэнд нөгөө бүжиг сонирхож байгаа тэр шууд амжуултыг те тэр нэвтрүүлгийг үзэж байгаа үзэл төртөл маш олон хүмүүс тэгээ тэрийг ярьдаг те тэр хамтлаг тэгж гин энэ хамтлаг ингэж гин тэр хамтлаг тийм өмссөн байлаа гэл те чи бүр ингээд мод тренд бүх зүйлүүдийг ингээд нэг юм дагуулж явж байгаа шүү дээ тэр бүр тэгээ дээрэс нь юу гэдэг тэр чинь ганц хүний тийм байдал биш те маш олуула яг ингээд крүүгээр ингээд хамтлагаараа ингэж өрсөлдөж байгаа гэдэг утгаараа тэр чинь бүр үнэхэр сүр байсан байхгүй тэгэнгүүт одоо бол яг тийм вайрал яг бүжигтэй холбоотой тийм юм нэг жоохон төдөл тийм их харагдахгүй байгаа шүү дээ. Яг TikTok. Тийм ээ. TikTok-ич би ч хийгээд байгаа л таахгүй тий. Тэр чинь хүн болгон нээлттэй платформ л тийм бүжигтэй орон гэхдээ яах вэ? Нэг тийм яах вэ? Тэр бол гэхдээ яг нэг бүжгийн салбарыг яг төлөөлөд ээж чадахгүй л дээ. Тийм байх шүү тий. Яг хоёул ингээ бүжиг ярьсны хоёул энийг нэг юмс яриагаа дуусгачаад бүжгээс дараа нь хоёул дуулуугаар хийзээ. За окей. Тэгэхдээ надад зүгээр ийм нэг төсөөлөл сая бууж ирлээ. Тэр нь жоохон тийм айцтай жоохон төгшүүртэй тийм төсөөлөл юу ихээр энэ чинь нэг 30 40 үе ингээд эргэж хараад тойрцсон.
дунд хуруугаа гаргацсан тий хараал магадгүй барьж аваад яаж болохоор хэмжээний тийм дүр төрхөл саяны яриан дундаас ингээл төрж ин л да. Гэхдээ тэр чинь ингээд бас дийлэнх нь ингээд өөрөө чинь ингээл дотны хүмүүс ч тэр дотор байгаа хамт яг нэг л цаг үед бүжгэлж ийсэн тий. Хамгийн гол нь дотны хүмүүс байсан. Тий. Хамт хоолундаа идчихсэн, хуваалцсан бүх зүйлүүдээ ингэж ийсэн хүмүүстэйгээ тийм байдалд орно гэдэг. Одоо тэр хүмүүстэй харилцаа байдгүй. Ер нь тухайн үеэс чамд магадгүй тийм жоохон тийм сэтгэл зүйч тэр хүнд хэцүү тийм одоо үлдсэн зүйлүүдээс байдаг болов уу? Бага. Юкин за одоо харилцаж байгаа хүмүүс бол байгаа тэр дундаас ойлгоцсон. Тэг яг 19 онд би чинь 18 онд лөө 19 онд лөө нөгөө болд ахын нөгөө 12 ертөнц гэдэг тоглолт чинь яг тэн дээр би яг нөгөө өөрөө очоод юу аудишнд нь ороод тэнцсэн байхгүй. Зөв бүжгэлмээр буцаж бүжгэлмээр санагдаад биш нөгөө бэртэл авцсан байсан маа. Тэгээд бүжгээ болоод яг зүгээр боловсрлолоороо явцсан байжгаад боцож бүжгэлмээр санагдаа. Тэгээд тэр аудишнд нь ороод тэнцээд тэгээд тэр тоглолтын дээр дахиж гарч байхдаа бид нэр дахиад олон жилийн дараа уулзж байгаа байхгүй. Тэрний өмнө кинон дээр таарсан байсан байна. 17 онд яг гудамжны бүжигчдийн нөгөө тэгж муудалсны дараа кинон дээр таарад тэгэхэд би ганцаараа хоол иддэг байсан байхгүй. Кинон дээр болохоор би бас энэ бүжгийн кино гарах чинь тэгээд энэ үлдэн тэгэхэд тухайн үед дойд бүжгэлдэг байсан байна гэдгийг хүмүүс энэ киноноос мэдэх баха гэд тэр кинонд би бас аудишн өөрөө нөгөө баахан сүйсэн тэ хуваарай хүүхдүүдтэй хамт орж исэн. Бусад дөрүүд нь гарцсан. Яг тэгэхээр нөгөөд чинь дөрүүд нь окей болцоогоо шүү дээ. Тэгээд би тэнцээ ингээд шалгаруултаа өгөөд ороод тэнцээд тэгээд тэр кино зураг авалтын турш ер нь дээлэгтэй би ганцаараа хоол идсэн дээ. Яг гоо тийм уур амьсгалтай байж байгаа. Тэгээд дараа жил нь болдоохын юу болоод 12 ертөнц. Тий 12 ертөнц тоглолт болоо. Тэгээд тэрэнд ороод яг бэлтгэлүүдээ хийгээл бид нэр гайгүй ярьдаг болоо. Тэгж яхад яг тэр тоглолтын дараа нэг 3 сарын дараа байлаа. Манай ах нар надтай дахиад уулзгээд өөр ах нар яг толгой тэгтээ өөр ах нар уулзсан гэдэг чиний үнэн байсан бэлээ бид нэрийг уучлаарай гээ хэлэхэд аймаг гоё болсон шүү дээ. Ингээд нэг юм дотор байсан бүх юм ингээл яа окей одоо л нэг энэ ингээд гайгүй болж байна доо гэдэг. Олон жилийн дараа шүү дээ тий. Тий. 11 12 он тэгээд 17 онд энэ үйл явдал гэсэн шүү дээ. Киноны үе ихэрч тий. Тий 6 7 жилийн дараа надаас уушлуулсан юм уу? Тэгээ би яг тухайн үедээ яг хэлчихсэн байхгүй. Гэхдээ та нар ойлгохгүй байна. Та нар ойлгохгүй байна. Ойлгоогүй л дээ. Гэхдээ 6 7 жилийн дараа ойлгож байгаа байхгүй. Гэхдээ ойлгоход бүх юм ямар ч одоо цаашаа явах одоо тэгээ юуг бол болцоо байхгүй. Замгүй. Одоо тэгээ бүжгийн замгүй л байхгүй. Яг хүүхдүүд ингээ өөрсдөө ингээ одоо яг бүжгийн клуб ажиллуулад хөөрхөн явж байгаа хүүхдүүд байна. Хичээж байгаа. Тийм. Гэхдээ яг бид нар тухайн үеэс ингээд бүжгийн хөгжлийг 7 жил дахиад барьсан байсан бол бид нар өнөөдөр Америкт ч юм уу бүжгэлж байгаа байхгүй. Эсвэл одоо сая J Park J-с ирлээ гэхэд манай Монгол бүжигчд бэлэн байж байгаа байхгүй. Тэр төвшөнд үнэлэгдэхүйц. Гэхдээ энэ 7 жил байхгүй болохоор одоо дахиад л доороос хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Яа. Сая тэр онуудыг ярьсан чинь нөгөө юу мөр шууд орж ирж ирсэн нөгөө Java case юу би бүр тийм ганц масктай болоод авчих юмсан гэж ямар их бодоо. Тэгээд одоо тэр хатаархдаг гэсэн бүр тэдний нөгөө влогоос гардаг тэгээд тэд бүр яг ингээд Азаас гарч ирсэн тийм одоо Америкт амьдардаг тийм нөхдөд байгаа байхгүй. Тэгээд яг нэг ингээ байшин дотор бүгд ингээ амьдардаг тийм. Тэгээд бие биенийхээ төлөө яаж явж гин тэгэл тэр нэг бүжгэн ингээ YouTube хизээ орхол гэж бүр хүлээдэг. Та хийдсэн яг л нэг тиймэрхүү замлаар ер нь тухай үед болдог үл явж лээсэн юм. Тийм. Яг л нэг гэр бүл болсон нэг байранд те нэг одоо юу гэдгийг бүжгийн бэлтгэлийнхаа газар хамтдаа хоолундаа идэл те хувааж идэл те яг гоё тэг яадаг ус тэгэл тэрийг нөө барьж чадсангүй. Гэхдээ одоо зүгээр хоёлаа нэг ийм зүйл асууя. Би заримдаа ч юм уу зүгээр ингээд хөндлөнгөөс ингээд зарим хүмүүсийг хараад надад ч зүгээр тийм зүйл тохиолж илсэн баг. Одоо ихтэй шууд орж ирэхгүй. Бодлын зөрүүтэй ойлголтын ийм зөрүүнүүд бас нэлээд олон байдаг шүү дээ. Магадгүй чиний одоо юу гэдгийг чиний талаар өөр нэг юм ярих. Саяны энэ 6 7 жилийн хугацаанд бол бас л янз янзын сайн муу мэдээнүүд ингээд хөврөөл явж исэн баг те. Энэ болгонд чи энэ ийм байсан юм а гэж нэг ийм бодол төрж исэн тийм мөчүүд үйл явдлуудыг дөрдвөл. Тийм ер нь амар ойлголтын зөрүү ихтэйлтэй бид нар чинь. Тэгээ бүгдээрээ л угаасаа өөр газар өөр хүмүүжлэлтэй өссөн. Тэгээд нэг юм нь
мэдгүй ягаад гэвэл би нэг хүнийг хараад за энэ ер нь биш байгаа тань да. Ер нь энэ буруу да. Би нэг багасаа нэг тийм эрхчлөөний тийм мэдрэмжтэй юм шиг байгаа юм. Тэгээд энэ ер нь ингэж болохгүй даа гэд. Тэгээ би зүгээр эсрэг юм хийгээ яваадсан байхгүй. Тэгээд одоо хүртэл хамгийн топ жишээ бол төг байхгүй. Ууг нь мундаг байсан тухайн үед. Ууг нь мундаг, бүжгийг гой хөгжүүлэх чинь яг гой ингээд стандарт гаргаж ирсэн те. Хипхопын бүжгийн анхан шатны ангийн байх хэрэгтэй гэд. Бид нар тухайн үед хин ч тийм мэддэггүй. Тэгээд төвөжин солонгосоос ирсэн. Тэгээ ямар мундаг залуу вэ. Тэгээ окей бөөндө хамт нийлээ гэл. Тэгээ нөгөө чинь нийлээл тэгж яваал. Тэгээ бид нар сугаасаа тэгэл бөөндө бэлтгэл хийж амч нэг хамт олон болоо тэгээ явжсан. Тэгэхэд яг хуу хүмүүсийг мөнгө гэж харж байгаа нь буруу байхгүй. Ууг нь зүгээр яг хуу хүмүүсийг ажиллах хүч гэж хараад тэднэр цалингийн тавьсан бол окей байхгүй. Тэгэхэд би одоо яагаад ингэж хүмүүсийг амар шүүмжлээд ингэж байгаа вэ гэхээр би ч 10 оноос хойш за нэг 9 оноос хойш рүү биш мэж гэлтэхэд би бүх том тайзан дээр ингээ гараад үдцсэн юм бүх дуучны хойно бүжгэлсэн те ингэнгүүт би уралгаа одоо шүүмжлэх байр суурьтай болоод байгаа байхгүй надаа 10 хэдэн жилийн туршлага байгаа болохоор тэгэхээр яг юм ойлголтын зүрхтэй асуудал яг хоо манайд мөнгө илүү олоод илүү их сургалт нэгээ те тэгээ хөгжүүлэх гэж бодсон юм шиг байгаа анх би тэрийг эсрүүцсэн юм шиг байгаа юм тэр хүмүүсийн өнцгөөс ингээд нэг хүүхдүүдтэй ингээд мөнгөний өгөхгүй байгаа юм шиг те одоо багш нартай цалингийн сайн тавьж өгөхгүй байгаа юм шиг санагдаад тэгээ нэг тийм ойлголтын зүрх бол байгаа. Гэхдээ ер нь бол баг миний зүг байсан баха тэр хүмүүс илүү өөрсөндөө илүү ашигтай байгаадсэн. Сая жишээ нь амар гэдээ ярьсных яг амараас ер нь бол одоо юу гэдгийг нэлээд олон асуудлууд ер нь гарч ирсэн тий сая нийгмээр. Ялангуяа эмэгтэй бүжигчдийн дунд сая тийм асуудлууд гарч ирлээ. Гэсэн чи өө эдэр шиг ингээд дотор нь бас ийм асуудлууд нэлээд олон байжээ гэж бас нэг өнцгүүд гарч ирлээ тий. Тийм тэрийг гэхдээ бас яг нэгтлийн ерөөсөө харж болохгүй. Яг хөө тэр чин угаасаа ерөөхдөө тэр чин ингээл нэг студтэй дотор бүжиглэл нэг бүжгийн хаймыг хийж байгаа нэг юм наа чи болохгүй нeenийгаа ингэж хөдлөг гараа инг гээд нэг юм физикл юм тооч бол байх байхгүй бүжгийн гараа юм доор биш дээр те бид нар чин жиг ансамбл жигд байх нь амар чухал тэгээ тиймэрхүү юм дээр бол байж болно те тэр чин угаасаа бүжгийн юу гэхдээ бас яг нэгтлийг харахгүйгээр бас нөгөө эмэгтэй нь бас анх яаж яасан бэ те яаж те угаасаа өөрөөс нь ах хүн те мундаг хүн ингээ гой хэрдээд ахаа гэл тэгэл наалдаг нэг тийм байдаг ш тийм болохоор энэ бол хоёр талтай болохоор бас хитрхийн нэг талд нь ороод бас тийм ялах тэгээд тэр чинь үүсээ болоод өнгөрцөн те би яг зүгээр саяныхыг болохоор яг нөгөө аль нь зөв буруу гэхээс илүүтэйгээр ер нь зүгээр ингээд энэ хамтлаг дотор бас нэг юм асуудлууд гарч ирлээ хүн байгаа газар харин тэгэл хүмүүс байгаа газар тийм хүмүүс байгаа олон хүмүүс байгаа газар л ер нь тэгэл асуудлууд олон дунд мэдээ сайн томоотой олон зүйлүүд байдаг тийм тэгэхээр саяны яг чиний дойдын хэлдгээр яг хүн болгонд бас ингээ аливаа зүйл ингээ хоёр талаас нь бас харах хэрэгтэй байна тийм учраас би яг одоо ингээд өөрийнх нь хүний өөрийн амаар нь сонсно гэдэг зүйл л хамгийн чухал юм шиг зүгээр надад зүгээр санагддаг байхгүй. Тэгэхгүй хөндлөнгийн зүгээр хин нэгний ярьсан яриаг аваад тэрийг одоо үг хийгээд түүгээр нь дүгнэлт хийгээд байвал таны хувьд бол энэ бол бас нэг жоох өрөөсгөл ойлголцвол гэж би одоо сонсож байгаа хүмүүстээс хэлэх гээд байгаа юм. Дойдын хувьд ер нь яг энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Тэг би бол хоёр хүн хоёулаа өөр юм ярина гэдгийг би мэддэг байхгүй. Уус энэ чи ойлголтын зүрх байгаа шүү дээ. Нэг нь өөрийнхөө онцгоос нөгөөт нь өөрийнхөө онцгоос тэнгүүтээ түнсэн юмнууд нь хүртэл өөртэй яг ингээд дотроо ингээд бугалсан юмнууд нь хүртэл өөр байхгүй. Тэнгүүт тэр хоёр хүн хизээж хоорондоо нийлээ ярилцахгүй байхгүй. Тэгээ энэ чинээс нэг өөр юм хэлнэ, энэ чинээс нэг өөр юм хэлнэ. Тэнгүүт хүмүүс ойлгох болчихж байгаа шүү дээ. Тэгээ ойлгомоор байгаа байхгүй. Төрөлдөд тийм. Яг ойлгох байгаа юм. Хүний л амьд шүү дээ, тий. Зүгээр яг чиний асуудал биш бол зүгээр амаадтаа өөрийнхөө уртах юм хийх байхгүй. Миний хувьд. Гэхдээ одоо нийгэм бол ийм л хат. Одоо яг тэр боглорсон ч юм уу одоо юу гэдэг гомцсон тэр зүйлүүд ер нь хэр идэгж байна. Одоо бол гайгүй шүү дээ. Одоо бол гайгүй. Тэр гэхдээ би яг бас тэнчнээс нэлээд их юм сурсан. Бас тэгсэн надад бас онсон санагдсан. Энэ хэр баргийн юмд ер нь ингэж унаад ахгүй. Тэгээд окей хүмүүс ингэж л хэд штэ гэдэг ийм ойлголттой болчингоо тэгээд дараагийнх нь асуудлууд бол тэгэл гайгүй.
Ер нь гэхдээ ингээд нэг чинь нэг ийм гоё гэр бүл байж байгаад ингээд гэр бүлээс тусдаа нэг гişүү ингээд гадуурхагдаад ирэхээр бас л эвгүй мэдрэмж байгаа тий. Уулздаг найз нөхөрлөдөг гэсэн хүмүүс ингээд зайгаа барихаас ахуулаад хоёр хуваагдсан шүү дээ. Шууд шинэ амьдрал эхэлсэн шүү дээ. Гэхдээ энд гэхдээ магадгүй ингээд эсэргээр бүр хэцүү зүйл болвол одоо тухайн хүнд нэг одоо бидний травмаал гэж яриад байна л да тий. Бүр хэцүүцсэн бол бас эн чинь аюултай үзэгдэл واخгүй ер нь бол нийгэмд тий. Ингээ гадуурхагдаа тэгээ дээрээс нь одоо юу гэдгийг эн чинь нэг гэр бүл гэдэг юм байнгын очдог тэр газараа хүртэл очихоо болдог ч юм уу те тэр зүйл ямар азар ингээд даваад тулсан бэ л гэж би зөв хөндлөгөөс харж байна. Яг би тухайд надад тэгж хэлжсэн төвөө. Би чиний явах зам болгоны чинь хаалгыг хааж явна гэдэгсэн аахгүй. Тэнгүүд нь окей. Чи ямар ч арын алгаар чадахгүй матахгүй гэдэг жийсэн аахгүй. Тэгээ тэнгүүд нь окей тэгвэл би илүү мондгол болчихъя. Би бүжгээр бол төв гүцэхгүй мэн. Би боддолтойгоо эвлэрчж байгаа байхгүй юу? Төв уус надаас мундаг ивсэлтэй тэ цаанаас ингээ гоё бүжгэлдэг. Окей. За тэгвэл би одоо ингээ хөл гэмтчлээ. Тэгэхээр би одоо боловсруулалтын эзэмший, мэрэгчлэрээ ажиллая. Тэгээ мэрэгчлэр үнэлэгддэг болсон байхад тэгээд харъя. Тэгээ ядч нэг урд таалга нэгдэх байлгүй тэгэл. Тэгэл урд таалга нэгдэл яваад байна. Тийм ээ тийм тий. За ер нь тэгвэл бас бид нар чинь тухай зурагтаар л үзчихсэн тэр шоуг бол тий. Тэгээд ийм гой бүжгийн хамтлагууд ийм байна гэж харж ирсэн. Яг тэр нэрээ хоёлаа яг бүжгийнхаа ярилцлагыг яг энэ хэсгийг дуусгахаас өмнө нэрээ тэр тухайн үеийн нөгөө үндсэн телевизийн шоунд орж байхад тэр чинь Mongolian Dance Crew тий. Тий, Mongolian Bass Dance Crew, MBDC Crew тий. Тэгэнгүүт тэр тэмцээнд болохоор хамтлагийн талаар бас нэг яриач. Манай гişүнт яаж оролцож манай чинь Сөүлэн Beats гээд яг нөгөө Beatnik family яг нөгөө ялдаг багийн доотлын дүүнэр нь аахгүй. Тэнгүүтээ манай чинь уянгаа гэж байсан. Бидний нөгөө жоохно гэдэг байсан. Одоо онон дээр тэгээд манай түшиг гээд нэг найз тан эмэгтэйчүүд үгүй баг дийлэнх нь 6 эмэгтэй 2 эрэгтэй юм уу? Тэгээ санаад байгаа. Одоо зармийнх нь нэрийг санаад. Гэхдээ тэгтээ та яаж тэгж бодож юу норсон юм? Бараг эмэгтэй бараг хамтлаг шиг орсон юм чи тий? Хоёрхан гişээ эрэгтэй. Бид нар ормоор исэн аахгүй юу? Угаасаа ормоор исэн. Тэгээд тэгсэн чинь нөгөө Beatnik чинь нөгөө бид нар багтахгүй Beatnik-ийн хүнний тоон олон болцсон. Тэгээл за доотлон дахиад нэг хамтлаг. Тэс нөгөө толгой гэрүү болгоо тий? Толгой гэрүү болгоо. Тэр фан. Тэгээд оролцож яхад бол бүр үнэхээр гоё юмсан баг тий. Гэхдээ ер нь хамтлаг байхын хамгийн гоё нь ерөөс яг ингэж нэг юм бие биенийг илүү сайн бараг ч та цаана гэр бүлийнх нь ардахын бэкграундыг хүртэл мэддэг болно, ойлгодог болно тий. Юунд дуртай дургу гэлж бүх зан чанараас нь ахуулаад тань нэстий. Тий, тань нэстий чи бид нар нөгөө бүжгийн бэлтгэлээр чи өдөршин шүнжин бэлтэж байгаа. Одоо яг тэр том тэмцээнд орох гээд тэгэл бэлтэж байхад янз бүрийн аашгаар нь тэгэл тэрийг ингээ хүлээж аваал. Окей ойлгож байна хэдүүлээ ингээ гэл. Дойдын одоо гэр бүлийн талаас ер нь чамаг ингээ бүжгийн лөө орж байхад ер нь яаж хүлээж авчихсан бэ? Хийгээд үзэл гэсэн тэгэл. Гэхдээ эн чинь юу гэдгийг бэлтгэл сургуульд ихтэй тухайн үед одоо чинь хүүхдүүд бол гэрлүүгээ харихаас илүүтэйгээр бараг бэлтгэлийн зааланд авах чинь бараг гоё хэс ер нь. Тий. Хичээлээ тараад гэртээ ирээл гэж дуудана тий. Тэгээд яг нөгөө бас эн чинь нөгөө гадуур дотор ингээ яваад тахгүй нэг бүжиг гээ ингээ яваад байгаа болохоор бас гэрийнхэн бас за гайгүй ч юм уу гэж бодсон юм шиг байгаа. Тухайн үед. Тэгээ яг нэг юмны төлөө өөрийгөө чадваржуулах гэж зориод нь штэ. Нэр эцэгчүүдээс яг тийм нэг шөмжлүүд байдаг үстэй нөгөө бити гудамж мэтэрлээд байгаа гэдэг шиг тий. Нэг арайч тийм нөгөө хийцгүрж явахгүй тэр чинь бас нэг зоригтой юм хийгээд байгаа. Тэгээ эерэг байгаад нь штэ. Тэр дотор тэр чинь юу гэдгийг хүүхдүүд нөгөө бие биентэйгээ нөхөрлөн нийгэм шиг тал руугаа тий. Бидний нэг инээтэй байна. Бид нар ингээ зүгээр ингээ хаач явж исэн бүжгэлдэлдэг гэсэн байна. Гудамж талбад явж исэн ч тий. Одоо юу гин сургуулаасаа юу өөрөө одоо тэр нөгөө заал руугаа явахдаа хүртэл ингээ бүжгэлээ явждаг. Би бол байнгын чихэв зүг автобус хүлээж явахдаа хүртэл чихэв зүгс ингээ бүжгэлээ яждаг гэсэн юм. Тэнгүүд хүмүүс энэ яг татаад байгаа юм багт мэдрэл мотомат тэгэл окей хамаагүй. Тэгэж нэг хэсэг бол тэгж ер нь бол анзаардаг байсан баг тий. Одоо ягаад гэвэл юу энэ яагаад нэ гэж гайхаж хүлээж явдаг. Одоо бол харьцангуйс нэг юм бас өөр болж байна. Энэ TikTok хийх гэж байна да. Одоо нэг кам. Гэхдээ ер нь юу юм бэлээ штэ. Камертай ингээд бариад хүмүүсийн дунд шууд ингээд бичлэг хийх хүртэл надад анх амар юу гүйсэн. Ягаад гэвэл би нөгөө телевизэн салбарт ер нь олон жил ажилласан учраас камерман тэгээ камер хоёр байгаа цагт би ямар ч биеэс барихгүй саан зох зүйлгүй хийдэг байхгүй одоо хөдөлмөрлөлтөө байдаг ч юм уу тий.
өөрөө ингээд гар утас гаргаад ч юм уу ингээд өөр өөртөө ингээд ярьж явах чинь маш эвгүй юм байлээ шүү дээ. Тийм амар эвгүй. Би тийм дург. Дээрээс эвгүй юм бэл. Тэгээ ялангуяа ингээд тийм олон ийм реакшн гаргасан бичлэг байдаг ч юм уу тиймэрхүү юм дэр болж байгаа эвгүй. Надад бол жоохон амьдралгүй санагдав. За хоёлаа одоо ингээд ямар ч бүжгээ тэгвэл ингээд өндөрлөх үү. За тэгье. За өөртөө бүжгээс ямар олон зүйлүүдээс антолд яриач бас нэлээх гарч ирлээ те. За дараагийн нэг зүйл бол ялцчихгүй дуу хөгжмөнтэй холбоотой жишээ. Гэхдээ сая бүжиг ярьж байхад бол ялцчихгүй дууга дурдлаа те. Ер нь дис дуунаас ихсэн юм ба штэ. Анхны дуу чинь тэр лавч биш юм байна те. Тийм яг тийм баг л ер нь те. Яг олон нийтэд албан ёсоор ингэж цацагдсан бол мэдээж яг энэ лав байх. Тэгвэл хамгийн өмнөх нь эхнийх нь бол тэр дис дуу юм биш үү? Тийм тэрэн зүгээр машин найзынхаа нэг машин суугаад наая тавьчих гээл тэгээл шууд одоо фристайл гэх юм уу да нэг тиймэрхүү юм явцсан байхгүй. За энэ бүхний дараа яагаад ер нь буцаад ингээд мэдээж ялангуяа дууны чиглэлээр уран бүтээл рүү орё гэж шийдсэн бэ? Би юм нэлээ ингээд нөө бүжгэл одоо ч нөө бүжгэлж байгаа шүү дээ. Бүжгэлнээс гарчиж байгаа шүү. Тэгээд явж байхдаа нэлээ нөгөө яалч нөгөө хипхоп бүжигчин болох байсан болохоор яг хипхоп дуунуудаа сонсдог. Тэгээд тухайн үед нөгөө юм аянууд олоод сурцсан. Тэгээд тэн дээрээ зүгээр ингээ фристайл игээл өглөөл ингээ дуулаал ингээ яваад идэг гэсэн. Тэгээд тэгэж тэгж байгаа тэр чинь нөгөө хайж байгаа нь би нөгөө мэрэгчлэр ажилт мэжлаа тэгээд сурч мураа явж байгаа шүү. Тэгээ явж байгаа нэг өөрийгөө олддгүй. Нэг юм амьдралдаа нэг юм сэтгэл хангалуун босоогаад байдаг. Бүжиглдэг байхдаа гоё байсан. Ажлыг ингээ явж ангууд нэг гоё байхгүй. Яг мөнгө мэрэгчлэн ямар мэрэгчлээ? Би ч эхлээ маркетингаа төгсөөд дараад нь ирэх зүгээр. Магистр ирэх зүгээр. Тэгээд тэгээ нэг хоёр шүүх хурал морал дээр нөө яг ирэх зүй чинь нөө юугаар туслахаар орж морол. Өнгөлөгч туслахаар ороод тэгээ за энэ бол миний их юм шиг байна. Ямар юм бэ? Хүний амьдрал ингээд яг ингээд хэдхэн секундд шийдэгдээд байхаар амар хэцүү тийм. Тэгээ би тэрнээсээ жоохон шиирэгнээд. Тэгээд нэг барилгын компанид нэг жил ажиллаж байгаа л. Тэгээ шууд юу явцсан. Үржтэй л явцсан. Тэгээ тэгэж явж байхдаа би ер нь одоо юу их үү гэж бодоод. Би юу ивэл илүү ингээд гоё амьдарч байгаа мэдрэмж авах уу гэж тэгжсэн аа. Тухайд би дуулаа явуулсан өөр анзаараагүй байхгүй. Дууны үг мөвчээл явуулсан. Тэгжсэн аа яг нааша буцахынхаа өмнө би дуулах юм байна. Гэл ирээл тэгээ бас нэг жоохон энэ чинь нөгөө юугаар хангаан нутгаар жоохон морьтой аял өдр хийж мэгээд тэгээ илүү өөртөө дахиж ирчээд ярилцаад сэтгэл илүү уужирж байгаа байхгүй нөө Монголдо ирцэн тэгээ тал нутаг те хангалттай дахиж болно. Тэгээ тэрнээс амар гоё ингээд мэдрэмж авал за окей би энийг оролдоод үзье гэл. Тэгээ шууд дуур орсон. Сая тэр яриан дунд дурдглаа гадны улс орн руу хайсан гэсэн үг бас үргэлжтэй хаагур хайсан бэ? Би ч нөгөө визгүй зорчуулдаг улсуудаар явсан. Дандаа зүүмнүүд Аз. Хамгийн цаатал нэг Филиппин орсон юм уу? Филиппин ямар байсан бэ? Филиппин амар байсан. Филиппинд би 23 цаг болсон. Тин чи яг толгоонд буу тулгуулаад тэгэл нааш буцаарсан дээ. Тийм үү. Ёо. Ямар газар би толгуулаагүй. Би барыг нэг амар амьдэрсэн байхгүй юу? Үгүй тэр тэгээд нэг юу гэх юм бэ? Ингийн л үзэгдлээсэн байлээ л дээ. Яг ингээл. Шууд нэг юм зүгээр юм рандом баг зүгээр буугаараа ингээл бууга үзэж мүзлээ ингэж мэглээ. Тэгэл арай амар өгөл. Таваа жоохон тухайд бас болохгүй хүмүүстэй таарсан. Тэгээд тийм бэ тий. Би ч нөгөө одоо ч нөгөө юм нөгөө Манилад уу? Агосебо. Тэжээс нөгөө хилээ бэлтгэлүүд байдаг. Хилээ сайжруулжээ. Тэгээ ясах. Тэгээд тэгсэн чи юм хилээ сайжруулах шууд буу хараад за энэ амар өөр юм биш үү гэл. Тэгээ ер нь Монгол яаж исэн ч Монгол ясаа тэгээл. Тэгээ шууд бутсан. Шууд тийчээс Макао руу бутсан да. Гэхдээ юу те би чинь тэнцээ бас бүр нэг тосгонлуу одоо Манилагаас нэг 400 км-ийн зайд тосгон дээр бас нэг сар гаруй амьдарч ирсэн байхгүй. Тэгэхэд бол яг ингээд амьдралтай нь бүр танилцаал те. Тэгээ Манилад өрөөдөрөнгүүд одоо үүд худалдаа үйлчлэгний газар оронгууд хүртэл дандаа ингээд буутаа зэвсгэлсэн харуул хамгаалт цагдаа нар те. Тэнгүүтэл цүнхэн гээл нэг буутаа нөхөр шалгаж малгаж ирэл энэ одоо ямар юугүн бэ гэд бүрэн хоногдсон нөхдөдтэй л ингээд таарад байгаа шүү дээ. Тийм юу мэдрэмж авчихсан. Нөгөө авч байгаагүй мэдрэмж хайргүй. Тэгэхээр яг сая Сэбүүдэр бол яг энэ тохиолдол нь юм байна. Тэгээд нөгөө заа тэндээ тим гэсэн ойлголтоос авчлахгүй шүү дээ. Яг бол маш олон хүүхдүүд залуучууд маань тийч бас хилээ сайжруулах. Яг миний харагдах өнцөг бас байсан л да. Би ч халдсан шивэстэй тэгээд би амар халуун подолко тайлцсан нэг өөргөвчтэй тий. Тэгээд хүн ярингууд солонгосоор өөдөөс нь яриад идэг. Тэнгүүд нь юм солонгосоор болохгүй нөхөр явж ин гэж бодоол тэгэл жоохон над руу хаацалсан юм шиг байгаа. Тэгэл
Би ямар азгүй ирчихвэ. Тэгэл өстө төд удалгүй өстө 1 хоног ч болоогүй буцсан юм тий. Тий, яг 23 зүйл. Тэгээд буцаа гарах гэдэг гэсэн чи яах гэдэг чи 14 хоног гэсэн байж тэгэл ингээд. Гөө би ямар байна гэл. Тэр нэг жоох юм бас. Гэхдээ ер нь ийм аялал бид нар ер нь хаана байгаа юм бэ гэдэг ч юм уу тий өөр өөртөө ярих тэр боломжийг бас амар гоё нээж өгдөг баг тий. Тий. Тэгээ би тэгж ойлгосон нөгөө хүмүүсийн бусад өөр үндэстний тий ингээд амьдралыг үзээ тэр хүмүүс өдөр тутамдаа яг амьдралаас юуны төлөө амьдрдیں гэдгийг илүү мэд гэж хичээсэн гэх юм уу. Яг тэгэхээр би өөрөө тэрийг мэдмээр байсан болохоор айл болох одоо тийч за Филиппинээс бусд нь бол үнэхээр гоё байсан надаа. Тэгээд тэр газруудаар явж байхдаа ингээ ингийн хүмүүстэй ярилцаад та ер нь юуны төлөө амьдрдаг вэ гэдэг асуултууд асуугаад. Тэгээл урд хажлаа сайн хийх бэ гоё амьдарч байна гэл. Тэр хүмүүс үнэхээр гоё амьдарч байгаа байхгүй юу? Иймэрхүү асуулт асуухад тэр хүмүүс хамгийн гол нь ингээд нөгөө нэг тийм эвгүй хүлээж авдаггүй те. Шууд би тэгж байгаа штэ гэдэг яг нэг шууд гоё нээлттэйгээр ингэж тайлбарладаг тэр зангууд бас гоё шүү те. Ер нь нэг тиймэрхүү байвал те. Одоо жишээ нь магадгүй яг ингэ асуухаар жоох ингэ зарим хүмүүс бол нэлийн толгонд байх те. Гайхах. Манай энд юу асуугаад байгаа юм бэ чи ингэ те. Чи ямар амин хүнд юм бэ? Тэ. Сая тэр Филиппинд бол би бас хамгийн тийм ойлгож авсан зүйл маань сар гараа амьдраад тэнд юусэн ингэ ийм тосгон дээр зүгээр юусэн ингээл далаа бороогүй байгаасаа л гэж боддог заяа тэр хүмүүс. Бороогүй байвал загсаа бариад ажил хийн. Бороотой байвал юу гэдгийг одоо юу гэдгийг уугаал их сайхан дууч арддаг юм шүү дээ бас. Байнгын дуулж идэг. Тэгэл сарвчандаа бүгд ингээл дуулаад сайхан сууж идэг. Тэгэл бороо намтахаар ажилдаа ингээ гардаг. Тэг би тэр процессыг харчаал би юу н гоё газар сайхан амьдарч байгаа юм байна. Тийм. Гэдэг тэр мэдрэмжийг би бүр ингээл гэрээ санах тий. Би Монголдо их сайхан энэ түгжирэл хүртэл амар гоё санагдал тий. Ерөөсөө гэрлүүгээ тэгэл би за ерөөсөө харъя гээл тэгэл харьчихсан байхгүй. Өөр ер нь ингээл улсуудаас ингээд авч исэн тийм одоо туршлагууд ер нь юу бай? Би Солонгосоос нэлээд тэрж ирсэн. За. Яагаад тэгэхээр биднээс илүү ажиллаадсэн. Амар завгүй, гараал бүгд яарж байгаа. Яг монголчууд нь бол тийм байдгүй шүү дээ. Илүү ийм амгалан юм байлээ л дээ. Тэнгүүд яг ийм байж байгаад тийм газар очиод ингээд би л нэг юмнаас хоцроод байгаа юм санагдаад. Тэгээ тэр нь амигцсан байлээ. Тэгээд би за ер нь бид нар жоохон угаасаа муу байгаа юм байна та. Жоохон хойш суугаад байгаа юм байна гэдэг ойлголт авал. Тэгээл би ч өөр дээрээс бодож байгаа шүү дээ. Одоо би өөрөө мэдрээд байгаа юм чинь. Тэгээ за одоо очиж шууд юмнуудаа хийгээл. Тэгээл ирээл би шууд манай аав жаар надад нэг крон аваад өгчээсэн. Тэрийг шууд ирээд зараад шууд альбомны өөрчлөлгөө болоод ах дээр тоонах дээр очивол ах би юм альбом хийсэн юм а гэдгсэн чинь нэг бүжгэлдэг байсан те нэг хальт мэддэг дуу ингээ ороод ирэнгүүт 8 гайхаал. Тэгэл за гэл. Тэгэл яг дууруу шууд орсохгүй. Тэгвэл бүр цомгонд бэлэн байсан юм тий. Дуунууд нь эхнээсээ бэлэн байсан юм тий. Тэгээ бэлэн тэгэл туганаах тэр чин тэнцэн тэнцэхгүй гэж байгаа. Энэ дуу биш гар гэл. Тэгэл заахаа би сайжуулж тэр. Шалгууртай тий. Тэр чинь аргагүй шүү дээ олон нийтлээ бас өргөж байгаа юм чинь. Тэгээ дууны энэ чинь ариун туршлагатай хүмүүс продюсерүүд хүлээж авч байгаа юм чи тий. Хамгийн анхны тэр дуугаа ингээл хүлээж аваад тэрийг ингэж олон нийтлүү цацах клип зураг авалтууд дуусаал тий. Тэр мэдрэмжүүдээс яваалцаач. Тэр процесс ямар байсан бэ? Би яг ловыг цэцчаад тэгэл яг ашгүйтэй яг за нэг том юмны ард гарлаа гэд. Тэн дээр би 4 сар ажиллаж байсан байхгүй. Лов дээр яг 1 сараас хойш 4 сар ажиллангуудаа яг зураг авалтаа 5 сар төлөвлөөл тэгэл эдитэ хүлээс аргаа 6 сар болцсон байсан. Тэгээд тэрийг цэцчээл ашгүй нэг юмны ард ингэж гарах юм бол одоо яана гэж цаана дахиад нэг 8-9 юм байгаад идэг. Тэгээ яана гэж байна. За би юу н ажиллагаа арга барилаа өөрчлөе гээл. Тэгэж жаад 100 надаа нөгөө юу олдохгүйсэн. Спонсор олдохгүй, компаниуд ерөөсөө олдохгүй. Тэгсэн чинь манай одоо нэг тайлгаач найзд. Тэр найз нь чамайг нэг залуутай танилцуулъя. Эднийх чамайг дэмжиж магадгүй. Хүн гоё залуу гэл. Тэгээ би Тесотой орж яриад Тесотой гэрээ гээл. Эхний цамаг гараад яг нөгөө Тесогтэйгаа нөгөө шууд буудаа ингэ явчихж байгаа байхгүй. Тэгээ ингэ хийчээ тэгээд надад хамгийн чухал нөгөө дотор байгаа юм аа. Бийжүүлэх нь амар чухал байсан. Тэгээ яг тэрийгээ бийжүүлээд яг ингээд цацсны дараа би яг амар гоё 50 мэдрэмж аваад за би яг эхнийхээ альбомны прожектны ард гарчлаа гэд. Тэгээд тэр чинь бараг жилийн хугацаанд ингэж өрнчөөд тэгээд юу гараад ирж байгаа юм.
Ocean Grace The Way You Move гэдэг дууны санал ороод ирж байгаа юм санаагаас. Тэгээ тэр дунд болохоор санаагийн дуу байхгүй. Санаагийн дуу. Тэгээ тэн дээр би орж ирж байгаа. Сережа бродер орж ирж байгаа. Тэр таагаар юм тэр өстө үнэхээр супер бас гоё. Тэгээ тэр бас ингээд тухайн үедээ амар сонин комбинацис байхгүй. Санаа зүй. Тэгээ дойд, тэгээ Сережа гэх 3 өөр хүн. Тэгээд амар хөөрхөн орцод тэр дуун дээр гоё юусан. Тэр дуу бол. Тэгээд тэр дуу болохоор хуулийнхаа хүрээнд бол ямар ч юу байхгүй. Одоо хинч дуулсан болохоор дуу байхгүй. Яг тэгэхээр бидний дунд гэрээ авахгүй болохоор. Тэнгүүд яг оролцсон одоо Ocean Grace Арука гэдэг ах байгаа. Кайро гэдэг продюсер байна. Сережа байна, санаа байна, би байна. Тэнгүүд уг нь бол санаагийн дуугаад байдаг. Санаа эсвэл Ocean Grace хоёрын дуу ч гэх юм уу те. Тийм байхаар үтэл яг ингээд дөрөвний уран бүтээл болж байгаа байхгүй. Гэрээг болохоор. Тэгээд тэр дууны чарт бас жоохон нэг юм юу явсан юм аа. Чиний дуу, миний дуу гэдэг юм явсан. Тэгээд хинэн хаан дуулж болно болохгүй гэдэг тийм зүйл гарах уу? Тэгээд гарна тэгээ гараад санаагийн хамаг уран бүтээлийг санаа төрөө хоёрын Ocean Grace бүх уран бүтээлийг Кайро ах устгаж байгаа байхгүй. Тэ. Ер нь бол видеонууд нь устгацсан шүү дээ. Ер нь бол тийм болж байгаа юм. Яг тэгээ гэрээ хийгээгүй тэнгуүтийн нөгөө хоёр нь ингээ те бит хоёрын дуу одоо ингээ гэрээ мэрээ хийгээсэн чинь окей би устгаж чадна гэж устгацж байгаа байхгүй. YouTube бэлэн цацсан байсан тэр дуунууд тэгээ устгаж чиж юм уу? Тэ. Өөх тийм үү? Тэр дуу тэгээ одоо байд юм уу? YouTube YouTube одоо буцаага гаргацсан байж магадгүй. Гэхдээ ер нь бол iTunes дээр бол байгаа. Apple Music. Тухайд нь бол тэгээ устгацсан юм тий. Тэгээ тэрнээс хойш жилийн дараа устгасан. Жилийн дараа тэд нар ч муудалцаад одоо бими бол хамаагүй байхгүй. Тийм бими бол хамаагүй. Зөвхөн яг нэг тийм болсон антуулт. Тийм бэ тий. Ямар сони юм бэ? Тэгээ бас нэг антуулт юм юу? За. Би ч нөгөө цэгийн дарах гэсэн нэг бүжиглжсэн гэдгсэн шүү дээ. Тэгээд би тэнцээ ингээ нэг юм видео мейкер залуутай танилцсан. Бид нэг бүжгийн бичлэгүүд яг зөвхөн тэргээр хийлгэж байгаа. Ийм хүшгээ залуугаар. Тэгээ тэрний чанел дээр бид нар бүх бичлэгээ оруулдаг байсан байхгүй. За надад цацах нь бас чухал байхгүй. Хийгээд ард нь гарах нь чухал. Түүнээс тэр хиний пэйж үү, хиний чанел үү гэдэг нь хамаагүй байсан. Тухайн үед тэр мөнгө олно ч гэж би мэддэггүй. Тэгээд хийгээл яваад иддэг байсан чи бид нэг гараад би 12 хүртэл яваад лөө. Тэгээд нэг 17 8 хүртэл манайд үргэлжлүүлж явсан. Яг тэгэхээр би хөл гэмтсэн нөгөөдөө муудацсан. Тэгсэн байж чи манай гүшгэ залуу тэр бүх хүчлэгнүүдийг дахиад тусдагцсан. Тэгэхээр зэрэг энэ Ocean Grace асуудал миний хувьд бол над дээр тохиолдсонд бол хоёр дахь нь аахгүй. Тийм байх тий. Тийм болохоор бас ингээм амир хөнгөн үлээж авчих шүү дээ. Окей. Угаасаа л ингэдэгтэй гэл. Йоо. Тэгэд одоо миний нөгөө амираас гараад бүжгэлжсэн цэгийн дараах гэд ягаад амир ингээд те амирид над руу ингээд муухай зан гаргаадсан гэдэг шалтгаан байхгүй болцоог. Би одоо хүмүүс баталж харуул ихээр би яг 4 5 жил бүжгэлсэн энэ бичлэгүүдээ гэдэг ингээд үзүүлэх гэхээр юм байхгүй. Тийм бэ. Тийм болж. Өө тэгэхээр наа чи зүгээр хүн одоо бол чи нөгөө ардан гарцсан учраас харьцангуй 50 ярьж ин л та. Зүгээр хөндлөнгөөс би сонсоход эн чин одоо би бол яг л ингээл YouTube-д бас яг энэ YouTube руу ороод юмнуудаас ингээл оруулаад явж ш тэ. Йоо энэ устдвал яах вэ? Би бүр үнэхээр толгоо бүр үнэхээр царц тухайн үед бол нэр ийм зогсон байдалд орох хаа. Тийм яг тэр чинь нөгөө мэдрэмж авах. Сэтгэл хүсэл бүх зүйлээ зориулж байгаа шүү дээ. Бүх юм хөдөлмөрөө зарцуулчаад тэр чинь байхгүй болчихгоот ингээд. Тэ чи яг юу хийсэн гээ хүн хэлэхээр хариулж чадахгүй болохоор амиг хэцүү байхгүй. Уг нь байсан юм аа. Би яагаад тэгж хүлээж авч нэхэр одоо манай ингээл баг хамт олон ингээл бүгд амар гоё сэтгэлээр байгаа байхгүй. Тэгээд би одоо шинэ энэ арын тавилга мавилгаас ахуулаад энэ нэг шүрүүп болтын хүртэл ингээд цуг ингээд болцсон гоо. Тэр мэдрэмж нь өөр их гоё юм бэл. Хэрвээ тэгээд тэр орсон байгаа тэр бичлэгүүд тусдвал яг дахиад эхэлж болно л доо. Гэхдээ л өстө нэг юм гол харлах тийм мэдрэмж авах хаа. За ингээ өргөжлүүлээ. Наа чи бас ахаал хамт ямар хэцүү юм бэ? За нэг Ocean Grace нэг юм болчих жаа. Тэгээд явж байгаад 22 онд чинь би нийгмээсээ жоохон юу аваад нөлөө аваад. За. Тэгээ би нийгэмтэй харьцаж чадахгүйсэн аахгүй тохойд. Тэгээ би яг 10 сард яг тойлогт руу ганцаараа яваад би болохгүй байгаа юм байна. Би л болохгүй байгаа юм байна. Хүмүүс надаас босод хүмүүс дандаа өөр үзэл бодолтой би болохгүй байгаа юм байна гэ. Тэгээд яваад 9 хоног нэг тойлогт байхдаа 2 дахь альбомоо шүү биччихдэг байхгүй. Яг тэнцээ ганцаархнаа өөр хинч байхгүй намар. Тэгээд тэр альбомд би яг дотроо байсан бүх юмнуудаа гаргадаг байхгүй. Тэр нь болохоор Red гэх альбом миний 2 дахь цомог. Тэгээд тэн дээр хипхоп дуу байгаа бас ингээд ер нь улаан өнгийг илэрхийлсэн 8 өөр дуу. Тэгээд тэн дээр би нөгөө урлагийн салбар, улс төрийн салбарынхны бүгд нийгэмтэй бүгднгийн шөмжилсэн. Тэгэнгүүт бас амар юм байлээ. Харьцагууны тоон багасч чинь шууд.
Би угсаа баг тэгэж явахдаа баг за хүмүүсээ таны даа гэл тэгэл шууд аймаа олон танилуд байгаад идэг. Гэхдээ зүгээр танил. Тэгэл тэр болгохон үнтэй те дуртай дург үнтэйгээ гар өрөх амар муухай. Тэгээ за ингэж чагаар хоёроор нь зүгээр шууд бүгдийг хилээл зүгээр шууд ингээл дуулчих гэл. Тэгээ тэрний дараа амар амар болсон. Их цэвэрлэгээ хийсэн юм шүү дээ. Их цэвэрлэгээ хийцтэй. Тэгээ тэрнээс бас одоо бас хүмүүс гомдоо яваад идэг хүмүүс байна. Тийм үү. Тэгвэл бас нэг талаар хэцүү юм тий. За би юу Calvo энэ шиг нэмээд үгүй. Баярлалаа. Тэгвэл наан дээр чинь бас нэглэн тийм антолд бас юмнууд байгаа юм байна тий. Би хоёр дахь зам. Гэтэ энэ дуу хөгжмийн хамгийн гоё нь ерөөсөө энэ юм шүү. Чи доторх одоо юу гэдгийг өөрийгөө уудлах тэр боломжтой юм байна. Тэ гэж санагдлаа. 3 секунд тутамд дэлхийн хаа нэгтээ хэрэглэж Calvo брендийн дарсыг онгойлгож байдаг гэсэн тийм судалгаа гэдэг юм билээ. Тэгээ Calvo брендийг ярихын тулд мэдээж үүсгэн байгуулагчийн ярих зүйтэй гэж бодож байна. 1818 онд Францын нэгэн гэр бүл тэр дундаа Жон Махи Calvo яг энэ хүү брендийг бол үүсгэн байгуулсан байдаг. Тэгээ манай подкастаа хамтран ажиллаж байгаад маш их баярлалаа. Сайн дарс сайхан өрнүүлдэг. Подкастын хамтран ажиллагч World Wine компани хамт олонд маш их баярлалаа. Тэгэд би хүмүүст нэг хандаж хэлэхэд за одоо жишээ нь би бол ингээд өөрийнхөө үүсэл бодлоор ингээд дуулж байгаа шүү дээ. Үүсэл бодлоо түгэж байгаа байхгүй. Тэгэхэд одоо ягаад бид нэр ингээд ийм юу байна л да. Ийм нөлөөлөлт автаад байна. Азууд гэх юм уу? Ер нь Азууд нөлөөлөлт автаад байгаа нь юу вэ гэхээр барууны соёл хэтэрхий их нөлөөлөлт автаад байна. Өөрсдийнхөө бид нэр дорны соёл гэдгийг алдаад байна. Мөн чанараа алдаад байна. Тэгээ энэ юун дээр илэрхийлэгдэх вэ гэхээр хүүхэн машин мөнгө байхгүй юу? Надад ч сонсохоор шууд барууны өнгөө исл харагдаад. Тэнгүүд түүхэн цаг үеэ ингээд өмнөхөө харахаар хүн машин мөнгө биш байхгүй юу? Мөнгө бол байгаа. Гэхдээ мөнгө нь яадаг мөнгө вэ гэдэг нь амар өөр байхгүй юу? Одоо ингээд за одоо тэгээ битэрийн насан дээр хувьсгалыг явж байлаа шүү дээ. Ардын хувьсгал тэр залуучууд. Гэхдээ тэдний хүүхэн мөнгө машин байгаагүй байхгүй юу? Шал өөр бүр том юм байгаад байгаа шүү дээ. Тусгаар тохинолтой улс орон гэдэг юм яваад байгаа байхгүй юу? Тэгээ одоо бид нар юу яваад байгаа юм? Баггүй юу? Бид нар тэгвэл ийм бодоо явах хэрэгтэй юм биш үү? Юу хийгээд байгаа юм? Гэдэг шиг барууны соёлын нөлөө ороод ирэнгүүт манайхын энэ ингээд яг тийм дуулаад тахаар хүмүүсийг тэр зүг рүү ингээд чиглүүлээд байгаа байхгүй. Яг бас сошиалын амар том нөлөө байна л да. Instagram гээл энэ гоё хүн хөөхөнтэй, энэ гоё залуу, энэ гоё артист гээл. Тэгээ яг яагаад гоё юм? Мөнгөтэй гэдэг үү? Гоё биетэй гэдэг үү? Пластик гэдэг үү? Яг наад чинь хүн нь яг юу юм? Юуны төлөө зорж байгаа юм? Хандлтын төлөө юм уу? Эсвэл те ирээдүг илүү гоё болгоч гэдэг юм уу те? Эсвэл энэ нэг прожект арт гаргаж гэдэг юм уу? Тийм байгаа юм уу? Зөв энийг жоохон анзаарах хэрэгтэй юм шиг байна. Тэгэнгүүт манай урлагийнхан яг энийг өөгшүүлээд яваадсэн болохоор би Red гэдэг альбомыг хийсэн аахгүй. Манай хэд гоё дуулдаг нь үнэ. Амжилтанд хүрнэ. 9 одоо тийм Америкт төрсэн бол бүгдээрээ шүтэн. Гэхдээ яг бодит адил бол ийм байна гэдээ би яг бүгдийг хэлдэг байхгүй. Тэн дээр нөө соён гэгэрүүлэх хүмүүс ганган харагдах биш. Уг нь нийгмийг чиглүүлэх дундан саагах биш. Урдлаг урд нь байх хэрэгтэй гэж бүгд ярьдаг. Одоо тэгэнгүүт манай урлаг тэхгүй байгаа байхгүй хүмүүстэй таалагдах гэдэг байгаа. Хүмүүс таалагдах амар амархан бид нар топ жишээ зөндөө харлаа штэ. Өөрийгөө яаж тэнийг харагдуулах вэ гээл тэгэл тэр хүн од болж байгаа байхгүй. Од олонгууд яхан энэ хүний хандлтыг ашиглаад бараагаар рекламдуулъя. Компаниудад ашигтай. Тэгээ тэр хүн хийлээ. Масс тэнчнээс юу харж байгаа вэ гэхээр хүмүүс тэнчнээс юу хардаг, хүүхдүүд юу хардаг вэ гэхээр би энэ ах чиг болъё. Тэгээ тэнэг болж эхэлж байгаа байхгүй. Ер нь бол амар тэнэглэл.
Саяны дурдсан систем бол яг л байгаа л та. Тэ. Тэгээ миний дуулаад юм болохоор энэ яг энэ байхгүй юу? Мөнгө хөөхөн машин яах вэ? Чи яг хийм бэ? Эхлээ өөрийгөө олцгоо. Тэгэд чи юу хийж чадах юм? Тэ бодит байдалтайгаа яг ингээд нүүр туулаа. Тэ. За интернет байхгүй болчлаа. Тэгээ чи яг яах юм? Юу хийж чадах юм? Ямар бүтээмж чамаас гарах юм? Гэдэг юм дээр илүү одоо анхаарах хэрэгтэй юм шиг байгаа бид нар. Саяны яг ярьсанчлан магадгүй зарим үзэгчд маань за тэгвэл зөрүүлээд чамаас асуух хүсэлтэй их олон хүмүүс байгаа. Дой тэгвэл яг ямар үзэл бодолтой яг энэ дээр өөрөө юу юу хийж байгаа вэ гэж бодож сууж байгаа үзэгчд байгаа. Тэгээ би бол анхныхаараа хүмүүсийн би бол үзэл бодлоо ингээд бас нийгэмд ингээд шахаж байгаа. Ягаад тэгэхээр энэ миний хувьд зөв. Одоо бид нэр өөрсдийгөө илүү таньж мэдэх нь амар чухал. Хамгийн түрүүнд. Тэгээд мэрэгжлээ сонгох нь зөв. Тэгээд тэр мэрэгжлээрээ нийгэмдээ нөлөөлөл үзүүлэх те. Тэр салбартаа нөлөөлөл үзүүлэх. Тэгээд салбартаа нөлөөлөл үзчингүүд бид нар гадагшаа гарах. Эсвэл дотроо өсөлтөд яхан би зөв гаднаасаа одоо мөнгө олё гэх бүх хүн л яриад дээ штэ. Тэгээ тэр гадаа гараа гэдэг дөө. Тэгээ тэр гадаа гараа гэдэг дөө байхгүй. Тэгээд яг нэг юм байна л да. Манайхан ингээд яг ингээ хөөхөн юм хийх оролдоо үзэж байгаа хүүхэд гэж ингэж намайг хардаг баг. Дийлхэн те. Тэгтээ ингээд надаас илүү мундаг уран бүтээлчд Монгол зөндөө байгаа байхгүй. Тэгсэн хэрнээсээ тэд нар гадагшаа гарахгүй байна. Би гайхаад байгаа. Уг нь боломжтой байгаа байхгүй. Уг нь боломжтой байгаа. Яг би бол жоохон юу яагаад байна л да. Дахиад юм мэдэж сурах хэрэгтэй байна л да гадагшаа гарахын тулд. Гэхдээ тэр хүмүүс гадагшаа гарах чадвартай хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгтэл энэ чинь ханаад байгаа юм уу яагаад байгаа юм мэдгүй. Гэхдээ гарах гэж үзэж байгаа залуучуудаас байна л да. Мондгод. Тэгэл тэднийг дэмжээл явж ин дотор бол. Хоёр дахь цомог гарсны хоёр дахь цомог бол бас нэлээд тийм нийгмийг бас нэг юм харж байгаа тийм шүмжлэлтэй өнгө аясууч бас нэлээх байгаа гэдэг чинь шүү дээ. Тэнгүүт тэн дээрээс юу нь бол ингээд зөрчилдөөн хэрэг гарч ирж байна. Нийгмээс буцаад ирж байгаа. Чиний анзаарснаар. Чи өөрөө хин гэд ороод ирдэ шүү дээ. Чиний чамд хит дуу байгаа мó? Байхгүй. Тэ? Надаа 5 сая давсан, 10 сая давсан хандлтаа дуу байхгүй. Яа тэгэхээр би хүн таалагдах гэж юм хийгээгүй. Би хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөх гэж хийгээд байгаа байхгүй. Тэгээд тэнцэнс гэхдээ хүмүүсийн үзэл бодлоо өөрчлөгдөж байгаа. Тэгээд би тэрийг мэдж байгаа болохоор би хийгээ яваад байгаа байхгүй. Тэгээд тэн дээр нэг road гэдэг байгаа. Тэрийг би болохоор өөртөө зориулж хийсэн байгаа байхгүй. Хол зоонд ганцаараа сүдэр найзан чадахгүй гэсэн бодлуудайсан туулаад явсан замууд хайр мэтгэл үнэмшил бол чиглүүлэх зам юм хажуунаа шүн шүү хамаагүй гүн шүү хүүхдүүд дуулна шүү гаранаас гараа бариа даваа намайг хараад аваа гэдэг. Надаас мундаг хүүхэд гарч ирнэ ойлгомжтой. Зүгээр ядаж би тэр явах уртах замыг бэлдээд өгчмөр байгаа байхгүй. Илүү эрүүл болгочмоор байгаа байхгүй. Тэ? Нэг саксоолох дуртай хүүхэд байх юм бол би ядаж хийдийн бариад өгчээл гэж байгаа байхгүй. Урлаг дээрээ төсөөлөд тий. Тэгэхээр манай урлагийнхан болохоор энэ дэр жоохон юу аадгүй. Жүжигчтэн ч байна уу, дуучтан ч байна уу. Яг байдаг хүмүүс байдаг л да. Гэхдээ дийлэнх нь ерөнхийдөө маста таалагдах яваад идэг болохоор хөгжихгүй байгаа л гэж харагдаад байгаа шүү дээ. Тэр хэм маягийг яг бүгдийн шууд ингээд мэдээж засч чадахгүй л байх л да. Тий. Тэгвэл тодорхой хэмжээгээр бас нэг юм нөлөөллийг үзүүлж байхгүй бол тий бас нэг юм эрүүл нэг систем бас нэг ингээд цаашаа үргэлжлэх явахгүй бол яг сайн ингээд дурдж байгаа зүйлүүдс байгаад байна л да. Магадгүй ингээд бусдад ингээд таалагдах гэж гэдэг ч юм уу тийм кейсүүч байна. Нөгөө талаараа би бол зүгээр яг ингэж хардаг. Ерөөс амьдралд маш олон өнгөнүүд л байгаа тийм. Тэр өнгө дотор бүгдэнд нь таалагдана гэдэг эзэж ойлголт угаасаа байхгүй юм байлээ. Тийм. Бүгдэнд нь хүлээн зөвшөөрдөн гэж угаасаа байхгүй. Ягаад гэвэл хүн болгоны бодол би бүр заримдаа ингээд яг гараагүй ч гэсэн би зарим хүмүүсийн ингээд сэтгэл хэсгүүдийг би өөр хүмүүсийнх дээр ингээд анзаараад харангууд хэний ч төсөөлөөгүй комментууд заримдаа явж идэг хөөх. Пүү хин бүр ямар өөр сэтгэж байна гэдэг ч юм уу те. Гэхдээ яг би зүгээр ингээд нийтлэгээр нь харахаар жоохон тийм сүрэг тийм одоо юу гэдгийг комментууд нилээх ингээд явцсан. Гэхдээ би ингээд зүгээр бүгдийг бусдыг ингээд магт гэж байгаа юм биш. Зүгээр мэдээ шүмжлэлтэй хандаж болно. Гэхдээ шүмжлэлтэй хандлтаа бид нар бас нэг жоохон юм буруу илэрхийлээд байгаа юм болов уу гэж би зүгээр хаяа анзаардаг байхгүй. Магадгүй шууд хараал ч юм уу те. Шууд магадгүй ингээ гаднах өнгө аясаа өнгөөрн ч юм уу шууд
хүнийг илдвэр нь хилдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд бас нэг талаараас над анзаарагдал байдгийн. Тэг яг хоо. За над дээр бол наа чи амар их орж ирдэг байхгүй. Одоо би ингээ нэг дуу муу хийгээд цацсан шүү дээ. Тэнгүү чи өстө болохгүй л байна да. Чи нэг л юм чин болохгүй байна да гэл. Бас яг тэр нь яг юу юм те гол нь. Зарим одоо нэг манай нэг урлагийн хүмүүс хэлдэг байхгүй. Дорч чи уг нь ингээд бүжгэлтэй дуулдаг өгөлтэй ингээд уг нь чи A зэрэглэн артист байвал байхаар. Тэгтээ чи яг C зэрэглэл байгаад нэг. Тэг яасан ингээд тэнгүүд чи мас таалагдах юм ий. Гэдэг байхгүй. Яг шууд утгаараа би тэнэг хүмүүс таалагдмаар байгаа. Яг үнэ хэлэхэд. Тэгээд яагаад намайг шүүмжлээд байгаа юм? Дуу хийж үзээгүй хүн байж чи. Сараа гэж лавга ах те. За болтоо ах. Гинжин. Одоо тэрэд намайг шүүмжилж зайхад тэр те. Шүүмжлэл би шүүмжийг авах байхгүй. Окей. Гэтэ зүгээр сонсогч те. Тэ сонсохгүй ч болох байхгүй. Заавал тэнцээ тэгэл юм бичээл. Би бол яг ингэж боддог. Яг хуу би хэрвээ мас таалагдах юм хиймээр байсан бол тэдний шүмжийг аваа шууд хийчих байхгүй. Ер нь бол гэхдээ бид нэг юм сонголтын тунд л явж байгаа л да. Тийм. Тэгэл сонголтоо хийгээл явж байгаа юм чи тийм. Яг хоо чадчихын бус нь мундаг байна. Мундаг сайн дуу хийдэг хүмүүс зөндөө байна тийм. Дуу хийдэг чинь бас хэцүү шүү дээ. Хүний аманд оруулдаг дуу хийдэг. Тэгээд яг энийг бодцоод би 3 дахь альбомаа яг зүгээр яг нөгөө 2 дахь альбом дээр хамаг нөгөө дотор байсан юм гаргаж байгаа шүү дээ. Тэгээд 3 дахь альбом дээр би яг зөвхөн хайрыг дуулсан байхгүй. Зөвхөн эмэгтэй хүмүүст дуулаад. Тэр гэхдээ клип хүчгсэн бас хөөрхөн явж байгаа. Гайгүй үзэлтэн. Тийм үлээ. Клип бүгдийг оролцсон байлээ тийм. Дандаа хөөрхөн октод ингээд модель октодыг тоглосон. Тэгээ тэр октодоо баярлалаа гэж хэлээ бас. Тэгээ тэр амар гоё юм муди гоё альбом амьд хөгжмийн бэстэй. Тэгээд 4 дахь альбом болохоор Ungentleman лээ гэдэг хипхоп альбом. Тэгээд тэн дээрээ бас өөрийнхөө дотор байгаа юмыг дахиад гаргасан байхгүй нийгэм рүү. Бид яаж амьдрах вэ? Хөхтэй хэлж чадах уу? Сайхан байлаа гэд. Тэгээд бас энэ миний юм шүүмжлэлтэй юм байнгын байгалах юм шиг байна. Тэгээд одоо окей харж л. Үгүй тэгэл эн чин одоо юу гэдгийг Дойд гэдэг уран бүтээлчийн өөрийнх нь өнгө аяс яг энэ шүү дээ. Нийгмийг харж байгаа үзэл одоо бодол баримтлал ерөөсөө өөрийнх нь жанжин шухамл яг энэ шүү дээ. Бид нар аливаа зүйлийг ер нь бас нэг тодорхой хэмжээгээр нэг юм байгаагаар нь хүлээж авах хэрэгцээ шаардлага бас байгаад байгаа маа. Тэгэхээр ерөөсөө бид хоёр ярьж байгаа бүх зүйл бол би бол зүгээр хувьдаа бодоход бол бүх хүмүүсийг ийм тийм гэж хэлээгүй. Тодорхой хэмжээний өнгө аясууд байна. Гэхдээ энэ дотор бол хүн ер нь би одоо ингээд ер нь ярьцлага хийж явах болгонд л хүн болгоныг тэр ярилцж байгаа хүн болгоныг анзаарахаар өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн ийм жанжин шухамтай тийм хүмүүс байгаад би маш их баярлдаг байхгүй. Ерөөсөө тэрэндээс айл болох юм хазаахыг хүсдэг. Тэрэндээ маш үнэнч байгаа тий. Тэр зан чанар надад бол үнэхээр их таалагддаг. За сая яриан дундуур юу вэ энэ хичнээн цомог яригчиж ба. Би бол 2 цомгийг мэдээд байгаа байхгүй юу. Тэгсэн чинь сая бүр 3 гэсэн чинь 4-т нь гарсан юм. Би түрүү жилийн 8 сарын 19-нд 2 цомгоо зэрэгцсэн. 3-4 зэрэг. Яг нэг нь 7 дуутай, нэг нь 8 дуутай тэгээ хоёулаа студио альбом. Битээр гарсан уу? Агүй битээр гараг. Би тийм. Тийм битээр гаргаад ер нь нэг тийм хэрэггүй юм санагдсан надаа. Тэгээд өдөө хүртэл нэг ч альбомны нээлт хийж үзээгүй явж байна. Гэхдээ хоёр нь нөгөө ихний хоёр бол битээ юу? Агүй байхгүй. Аль нь ч байхгүй. Бөө тийм үү? Би зүгээр хийгээл яваад байгаа гэсэн үг байхгүй. За сонсоод байл. Тийм бэ. Тэгвэл бас нэг юм битээр гоё тийм цомгийн 4 цомгийг нэг бацаад нэг гоё баяраа тэмдэглэх гоё л юм тий. Тийм тэгээ би нэг 10 сард нэг хийх гэж үзсэн. За тэгээд өнгөрсөн жилийн юу? Тийм өнгөрсөн жилийн. Тэгээд тэн дээр зүгээр яг хипхоп ивент тэгээд хипхоп дуунуудад дуулна гэдэг. Тэгээд нэг газар хийж үзсэн чинь нэг 60 хэдэн ирсэн. Тэгэл окей ер нь бол нэг сайдлын юм л байгаа юм байна. Тэгээд боддойлтой яг нүрт болж байгаа байхгүй. Окей. Фэн биш ингээл хүмүүс ингээл гоё моо гэж одоо намайг тэ том стейж дуулангууд ямар гоё юм бэ гэдэг хэрнээсээ яг ирж байгаа зорилтод яг тэ зориод ирэх гэсэн хүмүүс нь ер нь цөөхөн байд юм байна да гэд. Тэгэхээр одоо би ер нь бол жоохон үнэлэхгүй байгаа юм байна гэж бодож байгаа байхгүй. Муу байгаа юм байна гэж бодож байгаа байхгүй. Яг уу бас нэг талаараа одоо зах зээл гэж харах юм бол би муу байгаа байхгүй. Боддойл нь. Нэг эвент зөхөсөн чи 60 дун ирээд штэ. Тэгээ окей. Тэгтээ сая сүүл би Fat Cat тэр нэг 4 хоног гарсан. Тэн дээр яг нөгөө амьд төгжим эхнийхэн альбом болон 3 дахь альбом дандаа хайрын дуунуудыг амьд төгжимтэй толгойд болсон. Тэн дээр бол амьд төгжимтэй дуулаад би сайн байгаа юм биш үү гэж бодсон. Тэн дээр ирсэн хүмүүс нь цөөхөн.
Ер нь бол нэг хагас дүүргэлттэй. Гэхдээ над би өөрөө авч байгаа мэдрэмж аймаг байсан. Би сайжирдсан байна. Би үнэхээр мундаг болчих. Ер нь өмнөхөө бодвол тэгээ лови гаргаж байгаа хүүхдийг дуу мэдгүй хүүхдийг бодох юм бол би одоо дуу мэддэг болчих гэж бодсон. Тэгээд тэрнийхээ ирч хүчээр тэгээ сая тэгээ шууд гадаа гарыг хийгээл. Дулаархыг хүлээж байгаа. Яг нэг өдөр дулаарангууд нь клип хийгээл одоо хүдэн байгаа шүү дээ. Энд гэхдээ ингэж нэг юм урам авах юм гоё юм тий. Урам авж иж л урам бүтээлүүдээс ингээд илүү гоё төрж мэдлэхэд их тийм түлхэж болоод байгаа анзаарч байна л да. Бүх зүйлүүдээр л ерөнхийдөө анзаарэгддэг тий. Хамгийн их урам авдаг зүйлэнд ойд ер нь юу байдаг вэ? Ер нь энэ амьдралаас олон хэлбэрүүд байгаа хэл та. Тэ олон зүйлс байгаа. Яг найзууд байна, иргэн гэр бүл байна тий. Саяын тэр тайзан дээр гарах мэдрэмжүүд байна тий. Тэгээд яг миний хамгийн том урам авдаг юм яг өөрөөсөө юм уу? Яг нөгөө би яг ингээд ер нь өдөр болгон өөртөө хэлдэг нэг үгнүүд идэх байхгүй. Тэгээд яг тэр үгээ аль болох өдөр болгон өөртөө хэлэх гэж чинь яг тэг гоё юм бодох гэж чинь гоё мөрөдлүүдээ тий. Тэгээд тэрийг хараад тэгэл яг тэрнээсээ яг ингээд буцаал. Окей, за хий гэл. Би нэг зураачийн яг зураач болгон өөр байх л да. Гэхдээ нэлээд өндөр худалдаж авах байгаа зураг байгаа байхгүй юу? Төлбөрийн төлөхөд нэг хүн бэлэн. Тэгээд тэр алдартай зураачаар бүтээлээ одоо зуруулах байгаа юм. Би зүгээр тэр нэг юм сонсч ирсэн. Тэгээд тэр уран бүтээлчийг дандаа эерэг байлгаж байгаа байхгүй юу? Тэр одоо худалдаж авах байгаа хүн. Яагаад вэ гэдгсэн чинь эерэг тэр төсөөлөл сайхан зүйлийг ингээ бодсон зураг нь гэрт энерги нүүр их сайхан байдаг. Тэгж авдагтай ижлэхэн би одоо чинь сая чинь дандаа сайхан зүйл боддог гэдэгтэй ижлэхэн дуу бүтээлүүдэд төрүүлэхдээ бас одоо ингэж яг ямар хөө бодол тээх гэдэг ч юм уу те яг ямар орчин бүрдүүлж ер нь илүү их чиний гараас шүлгүүд ундарч байна. Ер нь янз бүртэй. Тэгээд харилцаа идэх байх те. Тэ харилцаа идэх. Заримдаа зүгээр ингээд зөв кофе уугаад суучингуудаа аян ороод ирдэг ч юм уу те. Тэгэл дуулалт нь шууд орж ирэл өөрөө ингээд дуулаад энэ байж болох юм биш тэгэл ороод ирдэг. Тэгэл ер нь бол аль болох нөгөө хүмүүс энэ чинээс нэг юм ойлгосоо гэж боддог байхгүй. Би дуу болгон дээрээ битээ ингэчээсээ. Тийм болохоор яг энэ мэдрэмж ингээ өгчээ. Бид яаж амьдрах вэ? Энэ асуултыг өөрөөсөө тавиад үзээсэй. Тэ. Би та нар өөрсдөөсөө асуугаарай. Би яаж амьдрах вэ гэж хэлэх нэг өөр дуун дээр байх нэг өөр те. Тэгээ тэгж бодоод би бол яг анханаас тэгж бодсон. Үзэл бодлоо түгээх юмн дээр дуун илүү хүмүүст хүрч магадгүй юм байна гэл. Хүчтэй л те. Тэ бас нэг талаараа те. Хүчтэй зэвсгүүдийн нэг те. Бид нар сонсож байгаа дуунуудаа бодохгүй бол бид нарт ингээд юу гэж идэг нөлөө өгч идэг байхгүй юу? Шууд даалдах хумсрал бол тэр чинь явж идэг байхгүй те. Тийм болохоор барууны юмнууд кино, уран бүтээлүүд ерөнхийдөө дандаа юм пропаганда, дандаа ингээ хойно юм суртал ухаалгатай байждаг. Тэгэхээр зэрэг ер нь тэр би яг бас сүулт анзаарсан. Тэгээд за ер нь эднэрийг ер нь жоохон сонсгоо байлээ. Тэгээд ер нь олон улсын юмыг сонсдог болсон. За ядаж нөлөө авах юм бол бүгднгээс нь авъя гэдэг. Эднэр ингэж бодож гинүү бид нар яаж бодож гин гэдэг юм да. 3 дахь цомгийн талаар нэрээ асуу. Яг дандаа эмэгтэй хүний талаар ерөөхдөө ингэ чиглэсэн уран бүтээлүүд байна шүү дээ. Нөгөө 17-нд би нэг номоо гаргаж байхдаа тэр нэг юу гэдэг үүлгийн ном бохгүй. Тэгээд маш хурдан ингэж бичсэн юмнууд нь болохоор эмэгтэй хүний талаар хайр гэдэг сэдвийн талаар болохоор хүн амар хурдан. Тэгээд дээрэс нь юу гэдэг юм хүний юу гэдэг юм маш үсгэлэн төгсгөө ингэж хажуугаар өнгөрөхөд л энэ чинь шохоорхлоор зүгээр харж байгаа шүү дээ. Хараал өнгөрөн пүү ямар хөөрхөн бүсгүй гэдэг ч юм уу те. Тэр мэдрэмж ингээл оронгуут л бичвэрийн ажлууд нь амар хурдан гараацсан байхгүй. Тэгэхээр энэ хайр дурлал, шохоорхол магадгүй тэр үсгэлэнгийн хажуугаар ингээд өнгөрөхөд тэрнээс авах тэр мэдрэмж нь бас нэг өөр байгаад шүү дээ. Энэ 3 дахь цомог гэр нь бүтсэн талаар. Тийм за ер нь бол юу надтай учирсан ч юм уу те яг тэр 8 эмэгтэйгээс авсан мэдрэмжээрэл яг энэ альбомыг хийсэн гэх юм уу баг зөв зарим нь бол бас давхар төсөөлөл шүү. За баг зүгээр нэг удаа л хайлт ингээд нэг газар таарсан хүн. Гэтэ тэр чинь төсөөлөд ургуулад ингээд бодцсон. Яг ер нь бол яг тэр дуундаа гарч ирэх шиг 100% байхгүй. Гэхдээ ер нь бол 50% нь бол бас үнэн. 50% нь болохоор ер нь төсөөлөл те. Суур нүнэ. Тэгээд бас ингээд цаанаас ингээд гарчиж байгаа байхгүй. Гэхдээ гоё те яг тэр мэдрэмж ингээд хүрөөд яваадах нь өөрөө гоё байгаад идэг те.
Тэгээ нөө дурлалаас дуу бүтдэг гэдэг бол яг үнэн юм байна. Тэгэл харин дуулдаг л. Окей. Мөнгөний сэдв болохоор тий. За. За дойтойгоо өстой ингэж удаан ярьсан чинь бүр үнэхэр гоё юм. Зүгээр одоо бит хоёр бол ингээл юу гэдэг үйл ажиллагааны тайзны ард ч юм уу эсвэл магадгүй энэ тэнгэр явж байхдаа ингээл таараалах гоё мэндийн зөрүүтэй ингээл зөрөөл өнгөрдөг тий. Тэгсэн чинь ингээд юм одоо урт хугацааны юм ярьцлага ингээд хийсэн чинь дотоод хүн тэгээ юу гэдэг өөрийнх нь үзэл бодол тий. Тэгээд ийм жанжин шугам энэ үн зүйлүүдийн талаар ингээд ярилцаад үнэхэр таатай байна. Тэгэл би бол одоо бүх хүмүүсийн өөрийнх нь үнц зүйл одоо өөрийнх нь тэр баримталж байгаа зүйлийг бол хүндэтгдэг. Яагаад гэвэл тэр хүний л өөрийнх нь үзэл бодол те. Тэрийг би юу гэдгийг шууд ингэж хүчээр өөрчлөхийг ч юм уу те. Тэр нь зөв буруу гэж хизээж хэлхийг хүсдэг. Яагаад гэвэл тэр хүний өөрийнх нь л үзэл бодол те. Энэ болгоныг ингэ сонсоход үнэхээр тааламжтай байлаа. За хоёлоо ирээдүйд магадгүй цаашдаа ингэ төлөвлөж байгаа тэр зүйлүүдийнхаа талаар ерөөхдөө яриад магадгүй энэ антоолд яриа байсан учраас магадгүй үлдээсэн зүйл байх юм бол энэ хорон мөчийг өөртөө нь үлдээ. Окей. За сүлд яг ингэж байгаа. Би чинь нэг жоохон сонирн байхгүй. Антол дээр шал өөр мэрэгжлийн хүн байгаад байдаг урлагаас. Урлагаас шал өөр мэрэгжлийн хүн байгаад байдаг. Тэнгүүд урлаг их оролдоод байдаг. Тэгснэ урлагийнхаа хүмүүсийг шүмжлээд байдаг. Би дуучин биш. Рэпер биш. Жүжигчин биш, мэрэгжлийн. Тэгээ зүгээр ингээд яг хүслээрээ л явж байгаа хүн байгаа байхгүй. Сонголтоо өгөөл явж байгаа. Тэгээд ингэнгүүт би ингээд нөгөөдгийг шүмжилчихээр ингээд аль ингэж орохгүйгээр ингээд юм хан босгуулчихж байгаа байхгүй. Ойлголтын зүрхнээс болоод ер нь би өөрөө хийчихлээ юм л да. Тэгтээ зүгээр би яг та нар хүмүүст хүрээд байгаа юм чинь жоохон над шиг те нэг иймэрхүү үзлэлээр ингээ юм хийчихлээ гэдэг юм байгаад байгаа юм. Яг гоо тэгээд ганц хоёр оролдож байгаа хүмүүс байна. Тэгээд би бол яг жоохон амбицтэй магадгүй. Гэтэ би бол бусдаас илүү урд нь хараад урд нь алхаад хүмүүст сарлаа яваад байгаа юм шиг санагддаг шүү дээ. Яг надаас үлгэр жишээ аваад надаас санаа те ингээд гоё ID явж байгаа залуучууд байна. Кинон дээрч одоо те ингээд дуун дээрч те тэг явж байгаа залуучууд байна. Тэр нь хүмүүст хүрч чинь гоё байна болж байна. Тэгтээ одоо ингээд цаашаа дахиад ингээд гадагшаа гарахтаа илүү нэг юм юу байгаасай. Одоо те нэг чи би биш те бид хамт гэдэг юм ингээд толгоондоо бодоо яваасай л гэж хэлмээр энэ да одоо тэг яг тэр урлагийнхаа салбарынханд. Монголд одоо урлаг хөгжөөд ингээ хүмүүс яриад байгаа. Миний харил хөгжихгүй байгаа байхгүй. Яагаад тэгэхээр юу байхгүй. Медичигийн гэр бүл гэж байгаа шүү дээ. Флоренцийн одоо сэрэг манталтын үеийн. Тэр чинь одоо нэг юм юу ийсэн чинь библиотек христийн шинтэй байсан чинь өмнөх грекийн юмнуудыг гаргаж ирээд тэгээд тэр чинь сэрэг мантал ингээ хүмүүс бүүн болж байгаа шүү дээ. Гайхаад гэд энэ хүний би энэ байж болох юм байна гэд ингээ юм хүмүүсийн үзэл бодлыг шууд өөрчилж байгаа байхгүй. Тэгээ тэрнээс хойш ингээ хөгжөөл ингээ явж байгаа ш. Тэнгүүд тэр медичийн гэр бол үнэхээр баян гэр бүлээсэн тэг мөнгөийг урлаг цацж байгаа байхгүй, урлагийг үнэлж байгаа байхгүй. Яг энэ шиг Монголд яг урлагийг үнэлчмээр байгаа байхгүй. Бүтээлийн биш. Тэ? Яг гоё урлаг хийж байгаа яг мундаг уран бүтээлч ер нь бол гадагшаа алдаад байна. Ер нь бол зураачд байна. Найрагчд байна. Тэгэхээр зэрэг яг тэр хүмүүс авч болохын тулд Монголдоос жоохон эрүүл зах зээл хууль тогтоомжтой роялти оноо тий авдаг тийм байх юм бол дуучид бол компаниас мөнгө гуйж явахгүй байхгүй. Тэгэхээр зэрэг энэ дээр анхаараа гэж хэлмээр байна. Антол дээр би бол энэ яриг би бол хэлмээр байсан. Тэгээд одоо ойрд юу гэх юм бол гоё хийх гэж байгаа юм бол одоо лайв сешн хийж байгаа яг өөрийнхөө. Тэгээ яг видео болгоод яг 3 дахь нэг амьд хөгжмийн альбомаа. Тэгэж тэрийг гаргах тэрний видеоны ажлууд байгаа. Тэгээд 4 дахь альбомны видеоны ажлууд байна. Тийм байна. Тэгээ анзаарах юм бол яг гадаа гаргийн клипний төгсөл баруун доотлолт нь Ungentle-ыг яг лого нь гарч байгаа. Бас нэг тийм дэтэл хоргоо юм инэ. Тийм байна. Анзаараарай.
За ойлголоо. Тэгвэл өрнөө хийх ажилтаа л байгаа юм байна. Тэ. Уран бүтээлийн ялангуяа энэ цомгуудаа дүрсжүүлэх ажлууд те. Тэгээд тэрний дараа нэрээ бас их олон хүмүүс хүсэх болов уу гэж бодож ин тэр хүсэлтээр бас соёл яриагаад дуусгая. Юу гэхээр ялч үдэр нэг юм тодорхой хэмжээний юм биетэй те. Тэгээ нэг юм цомгийн баяр бас хийгээсэ гэж хүсэж байна. Тэгээд бүх уран бүтээлүүд нь бас амжилт хүсье. Урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Окей, баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. Тэгээд гоё байна. Өөрсөндөө баярлалаа. Чөлөөтэй тухтай байж чадав уу? Тэ байла. Би бүр подкастаар юм ярихын хүслэн болчихсон байхгүй. Би ярмаар намайг яриуллаа шиг. Намайг орууллаа шиг. Тэгээд тэгсэн чи харин тэрнээс өмнө яг над руу холбогдоо орцсон. Орж байгаад баяртай байна. Тэгээд энэ подкастыг үзэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд та бүхэн өөрсдөө илүү таньж мэдэрээ. Тэгээд миний хувьд бол ойлгосноор энэ амьдрал чинь тэгээд өөрийгөө л таньж мэдэх аялал юм шиг байна. Тэгээд гоё ирээдүг гоё гэгээтэйгээр хараад тэгээ би биэндээ тустай монгол хүмүүс бол монгол хүмүүс бид нэр ойлгох цаг ирнэ. Тийм болохоор зэрэг би биэндээ хайртай байгаарай гэж хэлээ та. За тэглэг явах байна. За cheers. Cheers to life. За урилга хүлээж авсан маш баярлалаа. Тэгээд манай World Wine оруулж ирдэг Calvé. Тэгээд сайн дарс сайхан яриа өрнүүлнэ гэж битэрч өнөөдөр сайхан ярилцлаа. Уран бүтээлд амжилт хүсье. Маш их баярлалаа. За дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.